дугаарын дэмжигч, орон даяар хэрэгжиж буй сурагчийн цахим бүртгэл хяналтын систем боловсрол платформ. Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Боловсролын тухай ярилцах Ундрал подкастын маань шинэ бүлэг боловсролын салхи хөгжих боломж гэсэн сэдвийн хүрээнд ярилцж байгаа илээ. За энэ удаагийн дугаарт маань Educate-ийн үүсгэн байгуулагч, ирээдүйд бэлтгэцгээний номын зохиолч Инхцүүд багш маань хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За авсан баярлалаа. Хоёлаа яриагаа эхлэхдээ өөрийнхөө тухай болон номынхаа тухай товч танилцуулаад эхлэе гэж. За тэгээ. Ямар ч лээсэн Ундрал подкастыг хийж гисэн баяр хүргэе. Гоё чухал сэдвээр ярьж байгаа шүү дээ. Тэгээд аль болох олон бас хүрхийг жараад ирээдүйд бэлтгэцгээгээд энэ номоо бас аваад ирсэн. Номны хувьд болохоор ерөөхдөө илүү яг одоо юу гэдгийг ажил амьдралынхаа чухал гараан дээр байгаа тий дунд ахлахангийн дүүнэртээ зориулаад өөрийнхөө илүү одоо боловсрол болон ажлын туршлага дээр үндэслээд бичсэн. Ер нь бол энэ өсвөр насны хүүхдүүдтэй ажиллах болсон гол шалтгаан маань бол одоо юу гэдгийг нөгөө өөрийнхөө хүүхдэд тий өсвөр наснд нь ороод ирэхлээр илүү яаж ойлголцох уу энэ хүүхдийг яаж илүү ээж хүний хувьд илүү зөв чиглүүлэх үү гэл тий нөгөө талаасаа болохоор илүү би яг одоо доктортой хөгжлүүд чиглэсэн төлбөрүүд дээр ажилладаг байсан л да. Тэгээ тэрний маань одоо хамгийн чухал нэг зорилт нь бол чанартай боловсрол шүү дээ тий. Тэгэхээр чанартай боловсролыг яг нийгэмд хүртээхтэр яг одоо бид нар жишээлх юм бол янз бүрийн мэрэгчлээ хүмүүс байж болно. Одоо миний хувьд жишээлх юм бол одоо бакалавра бол Монгол их сургууль бизнесийн удирдлагаар хийсэн. Магистрийн зэрэгээ бол Сингапурын үндэсний их сургууль төрийн бодлогоор хийсэн тий. Яг одоо боловсролын мэрэгчлэн хүн бол биш. Гэхдээ ерөөхдөө нөгөө нийгмийн бодлого чиглэлтэй ер нь бол ингээд нийгмийн олон оролцогч талууд яаж энэ одоо нийгмийнхаа хүнийг бүрд илүү те одоо чанартай боловсролыг хүртээхэд оролцож болох юм байна. Тэгээл эн чинь одоо жишээлх юм бол бизнесийн хувьд бол илүү хүний нөөцөө бэлтэж чинь те бусад одоо салбарынхааны хувьд бол мэдээч хэрэг одоо нөгөө хүн болгон нийгмийн хэсэг гэдэг шиг тэгэл хамт амьдрах орших тэр нийгэмдээ хувь нэмэр оруулж байгаа гэдэг утгаар бол ерөөс боловсролт хүн болгон анхаарах хэрэгтэй байгаа байхгүй те. Тэгэхээр тэр утгаар би одоо хувийн шалтгаанч байна. Одоо юу гэдгийг өөрийнхөө ажил үргээ хуваарын дагавар гэдэг ч юм уу те. Нөгөө үүргээ илүү ухамсарлаад гэх юм уу. Энэ ирээдүйд бэлтгэцгээ, enterprise хөтөлбөр энэ төр гэдэг сэдвүүд рүү орсон юм байгаа. Тэгээд ерөнхийдөө яг хуу номны хувьд илүү түрүүний эсэмчлэнтэй одоо өсвөр насны дунд ахлах ангийн хүүхдүүд маань одоо төгсөөд ажил мэргэжлээр гараад ирэхээр дунджаар нэг 5 те тэгээ цаашаад магадгүй одоо дунд ангийн хүүхдээр бодох юм бол за одоо нэг 12 3 та хүүхэд байлаа гэж бодоход те одоо яг ажил мэргэжлээр гараад ирэхээр чинь бараг 10 жил болж байгаа байхгүй. Тэгэхээр чи одоо байгаа одоо нийгмийн юу гэдгийг нөхцөл байдлыг бодоод энэ хүүхэд маань одоо юу гэдгийг ингээд болж байна ч юм уу эсвэл эцэг их багш нар нь ийм мэргэжил сонгочоо одоо энэ мэргэжил нь илүү одоо хэрэгтэй ч юм уу илүү цалинтай ч юм уу гэж хэлэх нь айгу учир дутагдaltaй байгаа даахгүй те. Тэгэхээр илүү жоохон ирээдүй рүү бид нар харах хэрэгтэй байна. Ирээдүйд юу болох гээд байна те. Ирээдүйд ямар хөгжлийн хандлах тэрлүү уйлдсан ямар ажил мэргэжил ур чадвар хэрэгтэй байгаа. Үүнийг илүү ойлгож мэдрэх хэрэгтэй байна гэсэн утгаар тий энэ одоо судлаад нэлээд бас судлаад хийж байгаа ажиллаараа ч гэсэн туршлагачаад энэ гарын авлагыг бол энэ хөнгөн байдлаар бичсэн. Ирээдүйд бэлтгэцгээ гэдэг ер нь харин айгүй чухал байгаа шүү дээ. Бидний үед бол харьцангуй одоо цаг үе удаан өөрчлөгддөг байлаа. Тэгээ нийгэм айгүй удаан өөрчлөгддөг байлаа. Одоо энэ жил одоо бидний амьдарч байгаа нийгэм чинь бүр жил битгий бараг хоног өдрөөр өөрчлөгдөж байгаа. Тийм мэдгүй тий олон зүйл маргааш ихэд болсон баг тий. Тийм олон зүйл байхгүй болсон. Бас багш нарын хувьд ч гэсэн зарим нь ярихдаа одоо бидний ярьж байгаа үнэн гэж ярьж байгаа зүйл маань магадгүй шинжлэх ухааны дараагийн нээлт дараа худлаач болж магадгүй гэдэг ийм ойлголт руу ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол айгүй чухал үндсгийг харсан байна. Тэгээ яг ээж хүний хувьд яг өөрийнхөө хүүхдэд зориулсан зүйлээ бусад хүүхдүүдийг ч гэсэн бас ялгаагүй адилхан нийгмийн хүүхдүүд гэдгээр нь л хандаж явж байгаа гэсэн үг шүү дээ. Тий, яг үнэн тий. Энэ дагуугаа бас нэлээд хөтөлбөрүүд сургалтууд явуулж байгаа харагдчих байсан тий. Тийм. Ерөнхийдөө болохоор одоо яг саяны өөрөө чи одоо манай ундрал багшаа гэж хэлчих болохгүй. За яхаа ундрал одоо манай хөтлөгчтэй ундрал маань ч гэсэндээ одоо хоёулаа жишээлх юм бол олон жилийн өмнө танилж яах чи бас ингээл ээжийнхаа үүргээр те тэгээд энэ боловсролын салбарт ажиллаж байгаа
гэж ярьжсэн шүү дээ шийдэл гаргаад гэд. Тийм тэрэн шиг одоо миний хувьд бол одоо чинь идэвхтэй яг энэ чиглэлээр ажилласан гэвэл 6 7 жил гэх юм уу те яг нөгөө жоохон тийм сургаалт хөгжил чадахжуулах чиглэл рүүгээ яг хүүхдүүдтэй хамаатай ажиллаж эхэлсэн гэвэл нэг 4 жил болж байгаа байхгүй яг төлрөөд ажилласан одоо 5 жил рүү орж байна. Тэгээ харж байхад болохоор ерөнхийдөө ганцхан хүүхдүүд гэлтгүүгээр ер нь том хүмүүсийн хувьд ч гэсэндээ нөгөө насан туршийн боловсрол гэж ярьдаг штэ тэр чинь угаасаа яг үнэн байгаа даа байхгүй те бидний магадгүй бас одоо чаддгаа гэж бодож ирсэн зүйл одоо би жишээлх юм бол аюух нөгөө нэг төсөл дээр ажилладаг те одоо манай аюу олон мэддэг гадаад төгссөн найз нар ч юм уу төслийн ингээл одоо концепцийг энэ бичиг баримтыг боловсруулах дээр аюу тийм одоо юу гэдгийг одоо тэрийгэ чаддаг байна гэдэг нь өндөр ур чадварт 2 жилийн өмнө тооцогддог байсан аахгүй. Тэгсэн чинь одоо бол ChatGPT-гээр жишээ нь те ингээл нөгөө pay төлбөрийг нь авахт чинь тэрийг юу ингээл тийм хүмүүс 2 хүний хийдэг ажлыг л бараг л тийм маш богино хугацаанд хийлгэл байгаа аахгүй. Тийм тэгэхээр чинь яг том хүмүүс ч гэсэндээ насан турш хүмүүс ч гэсэндээ өөрсдөө байнга апдейт хийж авахгүй бол ерөөхдөө үнцийн маань ч гэсэн унах тийм эрсдэлтэй болчихсон шүү дээ. Тэгээд харахаар ер нь хүүхэд гэлтгүү, том хүн гэлтгүү тодорхой хэмжээгээр одоо өөрсдөө бий болгох хэрэгтэй тийм одоо юу гэдэг чадамж нь гэх юм уу ур чадвар нь юу юм гэдэг дээр илүү төвлөрөөд тэгээд би болохоор нөгөө Сингапур төгсөж ирээд 2000 тэр чи одоо нэг 15 он төгсөж ирсэн 16 7 оны үеэс нөбийн хөгжлийн хөтөлбөр дээр нэг залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг илүү дэмжих чиглэл рүүгээ эдийн засгийн одоо юу гэдгийг өөрсдийнх нь чадхыг нэмэгдүүлэх чиглэл рүү нэг төгцөө 20 30 гэдэг төсөл хэрэгцээ байхгүй юу? Activity 20 30 гэдэг. Тэгээд тэр төслийн явцад болохоор одоо улс орон даяар 15-аас одоо 35 насны 1500 орчим баха залуучуудыг те сампл болгож аваад судалгаа хийгээд за ер нь бол ингээд залуучуудын дунд хамгийн хэрэгтэй ур чадвар нь юу байгаа да ямар ур чадвар нь дутагтаад байгаа тэгээд ерөөхдөө өөрсдөө ингээд нөгөө эдийн засгийн хувьд чадахтай байхад нь ямар асуудлууд тулгараад байгаа гэдэг дээр ингээд нэг тийм Английн ерөнхий одоо хүний enterprise хандлагыг тодорхойлох гэдэг тестээр get test гэдэг байгаа. Тэр тестээр одоо судалгаа аваад тий зан төлөвийн судалгаа гэдэг илүү жаахан нөгөө нэг гүнзгий төвшин гэх юм уу та хүнийг ойлгох гээд тэгсэн чинь тэндээс болохоор хэд хэдэн сонирхолтой дүгнэлт гарч ирсэн байхгүй юу? Монгол одоо залуучууд ерөнхийдөө ингээд дунджаар юу гэдэг олон улсын залуучуудтай харьцуулахад ингээд нэг тийм зорилготой байх нь бол бас боломж юм байна гэж байгаа тий одоо ингээл багаас нь угаасаа ингээл чи зүгээр сууж болохгүй юм хэрэгтэй тий ингээл амьдралын зорилго ч юу юм гэдэг тэрийг ингээд нөгөө хилээд тахлаар ямар ч лээсэн би ямар нэг юм зорих хэрэгтэй юм байна гэдэг тий ингээд нэг бодолтой байдаг ч юм уу гэтэл нөгөө талдаа юу гэдэг эрсдэл хүлээх чадвар болохоор дунджаас доогуур байна тий одоо тэр бол Азийн соёл шүү дээ ерөөхдөө ингээл чи тийч болохгүй ингэж болохгүй тийм том үний өдөөс тийм хэлж болохгүй аюулал загнуулна тий эсвэл бол одоо юу гэдгийг одоо тэгээд хэлжүүл буруудна гэд би одоо яг жишээ нөгөө хувь хүнийхээ жишээн дээр ч гэсэн ботход хийжсэн байдаг байхгүй юу дараа нь энийг ингээд судалж байгаа хавцтай айгу анзаарсан би нөгөө ерөөхдөө л багасаа ингээд жоохон юу гэдэг өөрийнхөө одоо үдэл бодлыг илэрхийлэх сонирхолтой ч юм уу хөвгөл байсан юм шиг байна. Тэгээд математикийн хичээл дээр ингээд одоо нэг хийцэн модлогынхаа хариуг энийг хийцэн штэ ч юм ингээл багш асууж масуугаар хэлэхлээр одоо математикийн багш намаа ингээд бүр ингээд хүүхдүүд бусад хүүхдүүд баг энэ их зүйлд асуудал байна гэж бодогдтол загиндаг байсан юм бэлээ. Одоо дараа нь ботход тэгээ яаш нэг юм одоо нөгөө тэр багшаас болоод юу гэдэг ингээд бүр үгээ хэлэхэ болчихгүй юм гэдэг шиг. Гэтэл тиймэрхүү хандлагууд бол нөгөө багш нарын гаргаж байгаа санамсаргүй би одоо ингээд нэг хүүхдийг дарчээ гэж бодвол тэр багш загнаадсан гэж бодохгүй л байна л да тий. Гэхдээ ер нь тиймэрхүү санамсаргүй үйлдэл чинь ингээд хүүхдэд бас айгүй одоо тийм одоо цаашдынх нь гэх юм уу да өөртөө итэх хэтэл ч юм уу гаргаж байгаа амьдрал гаргаж байгаа шийдвэрүүд нөлөөлчдөг байх. Тэгэхээр түрүүний хэлсэн нөгөө эрсдэл хүлээх чадвар муу байна гэдэг нь одоо манайхан дийлэнхтэй иймэрхүү хандлага одоо нөгөө томчууд хүүхдүүдийг ингээд чи жоохон юм байж дугаа ч юм уу те ямар одоо баг илүү хөхтэй энэ төр гэдэг тэр нь ингээд нөлөөлчт юм байлаа гэд. Тэгээд тэндээс хараад за ерөөхдөө нөгөө бидний одоо ажиллах ёстой сегмент болвол нөгөө нэг шинээр мэдлэг нэмэхээс илүү одоо яг ингээд амьдралын ур чадвар те нөгөө лайф скиллийг нь хөгжүүлэхэд нь ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгоод авсан байсан. Тэгээд сүүл нөгөө хүүхдүүдтэй ажиллаж эхэлтээ энэ enterprise tester үр дүнгээр нь одоо тодорхой хэмжээгээр за тэгвэл ийм асуудал байгаа юм бол ингэж шийдэж болно гэдэг нэг enterprise аргачлал гэж байгаа байхгүй. Тэгээд тэрнгээр ажиллаад явж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол нөгөө Монгол хүүхдүүд бас бүр юмгүй штэ зоригтой байна л гэдэг чинь бас хамгийн том юмны бүсэл ирмэлтэй үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь enterprise хөтөлбөрийнхаа хүрээнд ямар одоо soft skill-үүд гэдэг ааш зөвлөл ур чадварууд дээр илүү төлхөө анхааруулах хэрэгтэй гэж ер нь
зорж явж байгаа вэ? Зөв. Одоо яг бас ингээд яг онлайн төвшин судлаад ирэхлээр уур чадвар, чадамж, мэдлэг юу гэдгийг зан төлөв гэл ингээд нөгөө нэг жоохон өөр нэршилтэй. Тэгэл англиар ч гэсэнтэй competency юу гэдгийг те нөгөө capacity энэ төр гэл ингээд өөр нэршилтэй байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг уур чадвараа skill гээд авчих юм бол тэр нь болохоор ерөөхдөө одоо ингээд нэг одоо ундрал гэдэг хүнийг бий болгож байгаа чухал элементүүдийн одоо баг шууд ингээд үр дүн гаргаж болох үс хэсэг нь байгаа тийм. Түүнээс бусад элементүүд настай шүү дээ тий. Одоо ингээд өөрт чинь багаас чинь суудсан одоо нэг ихтгэл үнэмшил гэдэг ч юм уу тий. Одоо гэр бүлийн хүмүүжлэгээл ярьдаг шүү. Тэдрийг бол ерөөсөө орхиж болохгүй. Гэхдээ тэднэр дээр бол нөгөө мэдээж хэрэг эцэг эхчүүд одоо маш их анхаарах хэрэгтэй юм байна гэд. Тэгээ би одоо нэг өсвөр насны хүүхдүүдийн сургалт юмнууд энэ гарын авлагаа хүртэл одоо шинжилж байгаа хувилбар дээр өсвөр настай хүүхдүүд болон эцэг эхчүүд зориулсан гэсэн байдлаар гаргаж байгаа байхгүй. Тэгээд бидний зүгээс өгч чадах хүүхдүүдийг хөгжүүлээд тэгээд шууд амьдрал дээр ч юм уу те өөрсдөд нь хэрэг болох үс ур чадвараа тэгээд ирэхлээр одоо төлөвлөгөөтэй байх ч юм уу те. Одоо ганцхан ингээл зориг байгаа л яаж хүрхээ мэдэхгүй байх юм бол нөгөө мөрөөдлөөс өрцгөө гэдэг шүү дээ. Тэгэхээр яаж хүрэх үү гэдэг дээрээ илүү тийм зөв төлөвлөгөө гаргаж чаддаг. Тэгээд тодорхой хэмжээгээр хүмүүстэй нийлж те багаар ажиллах тэр ур чадвар ингээд одоо ялангуяа өөрөө бас технологийн их туршлагатай хүн ингээл технологи хийж чадхаар юмнуудыг болвол хүн те яаж технологиг нь ойлгоод хийх үү гэдгээ мэдсэн байх те харин технологи хийж чадахгүй тийм одоо юу гэдэг хүн хоорондын харилцааны мэдрэмжийн хэлбэний тийм асуудлууд шаардсан тийм одоо нөхцөл байдал даалгаврыг хүүхдүүдэд өгөөд те тэгээд хооронд нь ажилуулад тэгээд тэр дунд чинь одоо нөгөө манайхан чи фейлт гэж ярьдаг те тэр нөхцөлд нь тэгвэл яаж эргээд одоо төлөвлөгөөгөө өөрчлөөд те agile management гэж ярьдаг шин уян хатнаар зохицуулж сурах уу энэ ч угаасаа яг төлөвснөр байхгүй те тэгээд тиймэрхүү нөгөө нэг одоо амьдрал болон ажил дээр бий болох гарч болох тийм янз бүрийн асуудлууд тэр эрсдлүүдийг одоо ингээд жижиг хувьбараар тийм. Гэхдээ ингээд зөвхөн дандаа нөгөө юунд гэхээр сургуулийн орчин гэдэг ихлээрээ жоохон хийсэр болчих гээд байдаг шүү дээ. Тийм биш ингээд боддоор хүмүүстэй харьцах одоо ингээд нэг хөөрхөн сэлэнгийн зүүн бүрэн сум жишээлх юм бол хэрэгчгээд тийм. Ингээд ер нь бол би ингээд баг сум гэдэг чинь ер нь одоо юу гэдгийг нийгмийн оролцоотой иргэдийн оролцоотой ингээд хөгжиж болох хамгийн бараг зөв загвар юм байна гэж хараад байгаа байхгүй. Яасан гэсэн одоо сэлэнгийн зүүн бүрэнгийн сумын нэг сургуультай. Тэгээ сургуулийн маань захирал өөрөө юм айгу менежмент сайтай те ингээ хүүхдүүдэд дэмжээ багш нарын дэмжээд хүүхдүүдгээд айгүй хөөрхөн идэвхтэй те ингээл баг болоод багаараа одоо өөрсдөд нь болон одоо орчин тойронд тулгарч байгаа асуудлуудыг тодорхойлоод манай аргачлалаар те enterprise хөтөлбөрөөр бэлтгэх enterprise хөтөлбөрийн дагуу 17 хоног хэрэгжтэй. Тэгээ ихнээсээ тодорхойлоод тэгээ одоо ингээд асуудлуудаа шийдэхдээ сумынхаа удирдлагуудтай одоо юу гэдгийг тэнд ажиллаж байгаа хаан банкныхантай гэдэг ч юм уу те ингээд өөр хувийн хвшил төрийн байгууллагууд ингээ өөр талуудтай бас ингээ уулзаад тэр чинь тодорхой хэмжээний бас хилцээ хийж юм те. Тэгээ ингээ хамтдаа төлөвлөө төсөв мөнгөө босгоод те. Тэгээд нөгөө талаасаа ингээ ганцхан хандив тусламжаар биш эргээд тэгвэл ингээ төсөв санхүүжилт авах юм бол одоо юу тэдний зүгээс өгч болох юм те. Магадгүй жижигхэн хөөрхөн арга хэмжээгийн зохион байгуулж өгдөг хүүхдүүд өөрсдөө тэнцээ оролцдог ч юм уу те. Энэ болгон дээр нь ингээ өөрсдөө бидний төлөвлөснөөс хэрвээ зүрх юм бол одоо яах вэ гэдэг дээр нь багш нарын давхар чиглүүлж өгөөд те. Одоо манай зүгээс бол илүү мастер маягтай чиглүүлэлт хийдэг бол багш нар нь одоо ингээд юун дээр яг тухайн нөхцөл байдал дээр хүүхдүүдтэйгээ тулж ажиллаа чиглүүлээд тэгээд тэр чинь бол багшийн хувьд ч гэсэндээ шинэ ур чадвар болчихж байгаа хөөх те. Бүх юмыг багш мэдээд ингээд хэлж өгөхөөс илүү за ингээд хүүхдүүдтэй яг үнийг хэлэхэд одоо нөгөө мэдээлэл бас глобал болсон үед чинь багш нарын мэдхгүй зүйлийг хүүхдүүд аягүй мэддэг болсон шүү. Тэгэхээр багш нарт бол ерөөсөө хүүхдүүд байхгүй юу гэхлээр туршлага байгаа те. Нөгөө амьдралын туршлага тэнгээрээ ингээд яаж магадгүй аргачлалтаар чиглүүлж болох вэ гэд. Тэгээ ингээ харахад болохоор хүүхдүүд 17 хоногийн дараа ингээ тайлангаа тавихад нь очиод ярилцгаад те. Одоо сургуулийн орчин хичнээн одоо удирдлагын зүгээс дэмждэг ч гэлээ яг ийм нөгөө нэг ийм сургуулиас гадуур хичээлээс гадуур хөгжүүлэх хөтөлбөр биднэрт илүү нөгөө боддоор ийм орчин үеийн ур чадвар бүтээл сэтгэлгээгээ хөгжүүлэх боломж олголоо ингээд харагдчихсан байхгүй. Тэгэхээр тийм байдлаар манай хөтөлбөр одоо бид нар хөгжүүлээд нөгөө олон улсын аргачлалаа ашиглаад одоо үндэснийхээ онцлог тохируулаад гэх юм уу. Тэгээ явж байгаа тийм бүр хөтөлбөрийн амар сайхан ярих болгож ирчихлээ шүү дээ. Тийм тэгэхээр ер нь нөгөө
ер нь асуудлыг сүүлийн үед ч гэсэн тэгж ярьж байгаа ш. Дээрээсээ л ингээд чиглүүлээл нэг юм төлөвлөгөөт эдийн засгийн нийгэм гэдэг шиг нэг хүн л бүгдийг мэдээл тэрний дагуу бүгд хөдлөх биш. Хүн болгоны оролцоо аягүй чухал те нийгэм өөрсдөө асуудлаа хараад тэгээд асуудлаа мэдчихэж байгаа юм чинь би энэ асуудлыг ингээд шийдчихвэл болно гэдгээ бас тэр хүн харж байгаа. Тэгэхээр тэрийг яг боддоор биелэлээ олох боломж үүсгэж чинь гэдэг бол бас гоё л харагдаж байна л да. Тэ шинэ одоо залуу нийгмийн одоо сурагчид хүүхдүүд маань тийм эхнээсээ гоё соёлтой төлөвшөлтөй болоод өсчих юм бол нийгэм угаасаа айтайхан болно шүү дээ. Тэгэхгүй ингээд бүх юмыг хий нэгэн хүн өмнөөс нь гарч ирж хийх хэрэгтэй юм шиг. Тэгээд өөрөө зүгээр шүмжлэл сууж явах хэрэгтэй юм шиг биш. Энэ бүх зүйлдээ гар бие оролцоод явна гэдэг л гоё санагдчихэв. Тэгээд ер нь хичнээн сургуулиуд дээр хідэн хүүхдүүд хамрагдав те гарч ирж байгаа бас яг энэ шиг юм гоё өөрчлөлтүүд байсан. Одоогоор бол ингэсэн бид хэд эхлээд өөрсдөө энэ аргачлалаа хэрэгжүүлээд туршаад өөрсдийнхөө одоо спейстэй те educated space гэдэг бас одоо анги танхимдаа цөөн хүүхдтэй нэг жил тойрол ингээл хаврын хэлцэл намрын хэлцэл гэж аваал те эхлээд магадгүй илүү нөгөө хүүхдүүдийн Монгол хүүхдүүдийн жаахан сул байгаад идэг өөрийгөө илэрхийлэх ур чадвар дээр нь ажиллах илүү зүйтэй юм байна гэдэг. Ингээ явсан чинь өөрийгөө илэрхийлэхдээ юу ч хамаагүй ярьдаг биш те тэр чинь бодолтой, судалгаатай, тоотой, мэдээлэлтэй тийм зүйлийг ярьдаг хүн байх хэрэгтэй байгаа хгүй хилцдэг тэгээ хоорондоо ажилдаг. Тэгээд ирэхлээр яалтчгүй ингээд багийн ажил буюу төсөл те төслийн ажлууд дээр ажиллах нь хамгийн тохиромжтой болоод ирсэн. Тэгээ явхлаар бол яг enterprise хөтөлбөрийнхаа хүрээнд илүү яг нэг project based гэж угаасаа явдаг төслийн хөтөлбөр. Тэгээд тэнцэнэ илүү хөгжүүлээд ингээд явхад энэ ойлголтоороо бол бас ингээд олон сургуулиуд дандаа 17 хоногийн хөтөлбөр аваад явж боломжгүй байж болно шүү дээ. Тэгэхээр enterprise day гэдэг enterprise хөтөлбөрийн хажуугаар enterprise өдөр гээд зөвхөн ингээд 3 цагийн хугацаанд те эсвэл 6 цагийн хугацаанд хүүхдүүдэд саяны нөгөө төслийн ойлголтыг нь ойлгуулад ажиллуулж ярьдаг. Тийм ингээд бас хувилбартаагаар яваад байгаа. Тийм тэрнгээрээ тооцох юм бол бид нар манай багийнхан нэг 3000 гарan 3-4000 хүүхдэд бол хүрч ийна гэсэн тоо гаргасан. Зүгээр яг одоо юу гэдгийг бид нар өөрсдөө ирээдүйд бэлтгэцгээ өсвөрийн форум гэж зохион байгуулдаг байхгүй. Тэрнгээрээ бол саяны ингээд ирээдүйн хөгжлийн чиг хаалга ингэж өөрчлөгдөж байна. Тэгэхээр хүмүүс бол ингэж бас те одоо ажил амьдралаа төлөх хэрэгтэй гэд мэдээлэл өргөд тэр тоогоо нэмэх юм бол бүр 5-6 мянга бол гараа авчина. Яг нөгөө хөтөлбөр маань бүрэн 17 хоногоор хэрэгжсэн гэх юм бол Улаанбаатар хотод чинь Чингэлтэй дүүргийнхэн бүтэн одоо нөгөө иргэдийн төлөвчдийн хурлаас нь санхүүжүүлээд дэмжиж айгуу тийм тэг хүүхдүүдэд бид ирээдүйд бидлэх хэрэгтэй гээд хэдэн сургуулийн Чингэлтэй 10-аад сургуулийн 10 гаруй сургуулийн 100 гаруй хүүхдүүдийг яг энэ хөтөлбөр дээр бол 5-6-7 хоногийн хугацаанд арай юм шахуу хуваарьтайгаар ажилласан байна. Улаанбаатар хотоос их юм бол орон нутг руу нэлээ ажиллаад явж байгаа. Тэгээд дархан бас дархны за сумын засаг даргын тамгын газраас бол бас ингээд ирээдүйд чиглэсэн тийм аргачлалыг ойлгоод сумандаа сумынхаа хүүхдийн зөвлөлийнхнийг илүү чадахжуулах те 30 хүүхэдтэй хажуугаар нь 30 багшигаа зэрэг хөгжүүлэх те юм хөтөлбөрөөр яг бүрэн 17 хоногоор хэрэгжсэн. Сэлэнг аймагт би түрүү хэлсэн те бид нар бас өөрсдөө ингээд тодорхой хэмжээгээр санхүүжилт босгоод одоо гадаадтай ажил амьдарч байгаа монголчууд маань эргээд нөгөө Монголынхоо ирээдүйд те хувь нэмрээ оруулъя ялангуяа боловсролын салбарт хөрөнгө оруулъя гэж айгуу зорддог шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань магадгүй нэг сумдаа хөшөө барих ч юм уу нэг тийм одоо юу тийм уламжлалт байдлаас илүү ингээ хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгө оруулаад тэгээд яг нэг одоо ангид жишээлх юм бол 30 хүүхдэд те 17 хоногийн хугацаанд хэрэгжээд ингээ явхад одоо юу тийм тал нь бол жишээ нь ингээд шал ондоо төвшөнд очсон байна. Тал нь ойлголтоо аваад эхэлсэн байна гэдэг ч юм уу ингээд ямар ч лэсэн нөгөө эхэлсэн цэгээсээ бол агцсан байдаг байхгүй. Тэгээ ингээд дараа нь бид нар бүр хэдэн жилийн дараа мараа хүртэл холбогдчихэд нэг танаа тэр хөтөлбөрийн үр шимээр одоо манай хүүхдийн болсон би эсвэл тэгэж одоо боломжоо нээсэн гэдэг ч юм уу. Тэгээ тийм байдлаар бас гадаадд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань хөөрхөн санхүүжүүлээд дэмжээд те бид нар Баян онгор аймагт Бууцхан сум Галууц суманд бас хэрэгжүүлсэн. Өөр бас хэд байгаа. Би одоо яг нэг бүчлэн хэлэх юм бол жоох удчих байна. Тэгээ хүүхдүүд дээр ер нь бол нэлийн өөрчлөлтүүд гарах уу те яг гоё өөрчлөлт гарч байгаа жишээ эсвэл одоо хөтөлбөр хамрагсныхаа дараа одоо амжилттай одоо л үргэлжилж байгаа төслүүд юу вэ? Юун дээр хөтөлбөрийн ерөөсөө нөгөө үр дүнг нь
яг өөрсдийн шууд ажилуулад яриулаад эхэлдэг болохоор үр дүнгийн шууд харах боломжтой байдیں۔ Тэр нь бүр айгүй гоё урам авахстай шүү дээ. Тэгээ ялангуяа орон нутгийн хүүхдүүд бол зүгээр нөгөө юу гэдэг компьютерийн өрөө танхимд бол заалгаад байдаг. Гэхдээ яг ингээ бодит шууд одоо юу гэдэг баг хүмүүсийн өмнө тавих үз презентац ашиглахаас ахуулаад ятгахнаа бид нар одоо орон нутагт бол дандаа манай мастер чиглүүлэгчид очиод аач боломжгүй учраас захимаар холбогдол тэнгуүл чи хүүхдүүд даалгавраа захимаар өгөн энэ төргээд ирэхлээр чинь арай нөгөө нэг юу гэдгийг зөвхөн сошиал медиа хэрэглэхээс өөр төвшөнд профешнл төвшөнд хэрэглээд ирэнгүүт яг бид нар одоо бараг л дижитал ур чадвар гэдэг чинь энэ юм байна гэдгийг ойлголоо гэж хэлдэг байхгүй бас ганцхан софт скиллээс гадна тийм тэгээд ерөөсөө хүний өмнө ярьж чаддгүй байсан ярьж чадлаа гэдэг бол манай хамгийн илүү одоо хамгийн их ирдэг тийм нөгөө үр дүнгийн илэрхийлэл хүний өмнө ингээд гарахлаараа одоо ичээ санаа зовоод эсвэл бол юу хөө бол гэд яа тэгэхээр манай нөгөө хөтөлбөрийн үеэр ямар ч дүн тавьдгүй шүүдгүй тэгээ багш нарыгаа бас дандаа тэгэж бид нар чиглүүлдэг байхгүй юу хүүхдүүдийг буруу зүв байна гэхээсээ илүү одоо юу гэдгийг илүү нөгөө айцгүйгээр хэм одоо өсч хөгжих боломжийг бий болгох шүү гэд тэгээ явчихаар ер нь хөтөлбөрт орсон хүүхдүүд бүгдээрээ ингээд өмнө байснаасаа илүү чөлөөтэйгээр өөрийгөө илэрхийлдэг тэгээд би ингэж чадах юм ба штэ гэдэг итгэлэн суугаад ирэхлээр чинь тэгэл нэг тийм итгэл авцсан ч өөрийгөө хурцлал явчих штэ төслүүдийн хувьд гэх юм бол тэрэн дээр одоо нэг юм байгаа да. Одоо хөтөлбөрт хамрагдж байгаа юу гэдгийг тухайн сургууль дээр нэг сургууль дээр байлаа гэж тод хөвчлээ хүүхдийн зөвлөлөө ч юм уу, эко клуб ч юм уу чадахжуулаад авахыг зорьдё. Яг тэгэхээр тэр хүүхдүүд нь үргэлжлүүлээд дараагийнхаа арай дүүнраа ч юм уу эсвэл бол бусад хүүхдүүдээ ингээд чиглүүлээд явах. Бас тийм одоо доктортой үр дүн үлдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүүхдүүд маань бол аль хэдийн жишээ нь хийж исэн төслөө илүү сайжруулад авдаг ч юм уу те. Эсвэл тэнцээ магадгүй ингээл бид нар юу бодвол нэг удаа ингэчгүй тэгчгүй гэдэг нөгөө нэг жоохон сайн дурын нэг удаагийн байдалтайгаар ажиллах гэдгийг нь ингээд төсөл бичээд бид нар ингээд үр дүнгээ илүү нөгөө нийгэм рүүгээ те байгаль орчин руугаа илүү үр дүнтэй ингэж цаашдаа тогтмол үргэлжлэхээр доктортой байхаар бодох хэрэгтэй маань гэдгийг ингээд мэдээд авчин те тэрийг бол бид нар нөгөө аргачлаас урчиж байгаа болохоор хамгийн бас үлдчихэж байгаа одоо нөгөө тэр сургуулийнхаа нийтийн орчинд үлдэж байгаа гэх юм уу да гол үр дүн гэж хувь хүндээ бол илүү нөгөө өөртөө ихтэйгээр тэгээд бусдыг бас сонсох хэрэгтэй гэдгийг ойлгоод ирдэгтэй илүү зохион байгуулалтаа болоод ирдэг. Тэгээ яг тийм байдлаар бол эхлүүлээд төслүүдээ үргэлжлүүлээд цаашаа явж байгаа дээр тархан дээр нэлээд хэдэн хөрхөн жишээнүүд гарсан. Тэрний нэг нь болохоор эхлээд жишээлх юм бол 17 хоногийн хугацаанд төсөл гэдгийг ойлгож аваад магадгүй нэг төсөл хийж үзээд одоо нөгөө гарааны бизнесүүд хүртэл гэдэг чтэй нэг фейлдсэн ч гэсэндээ дараагийнхаа илүү амжилттай их туршлага олцдог гэдэг шиг дараагийн төслүүд дээр ингээд нэвтрүүлээ явж байна гэд. Тэгээд манай нөгөө аргалаар цаас хийдэг стартап байдаг шүү дээ. Тэрэн шиг адилхан нөгөө хаягдал цаасаар одоо юу гэдэг апгрейд энтер гэдэгтэй мэдчилгээ энтер хийх тийм хөөрхөн юу одоо хүүхдүүд баг өөрсдийнхөө сургуулийн орчинд хийх юм санаачилсан байсан. Тэгээ тэр хүүхдүүдэд бид нар нэлээд дэмжиж орон нутгийн удирдлагынтай бас одоо холбоо гэх юм уу те ингээд ерөөхдөө иргэдийн оролцоотойгоор бас одоо хог хаягдлын бууруулах те матгүй сургуулийн орчиндх энэ бүтээлч байдлыг нэмэгдүүлэх дээр ийм санаачлаг байж болж шүү гэд хооронд надад холбосон. Тэгээд одоо намраас үргэлжлүүлэх байх гэж найдаж байгаа тийм. Доктортой хөгжил гээд зорилтууд гэж ярьж байгаа шүү дээ. Тэрний хүрээг ер нь тэр маань батлагдсанаас хойш ер нь нэлээд цаг хугацаа өнгөрч 10 жил болчлоо тийм. Тэгтээ яг төдийлөн бас хүмүүсүүд буюу одоо ээж аав иргэдтэй энгийн хүмүүсүүд тэр ойлголт байхгүй байгууллагууд дээр л нэлийн яваад байгаа тий. Тэгэхээр энэ талаар одоо хин ихцэл аягүй сайн туршлагатай тий энэ талын мэдээлэлтэй учраас энэ талаар бас гоё тайлбарлаж өгөөч гэж хүсэж байна. Сургуулиуд маань ч гэсэн яг одоо бүрэнгүүцэд бас ойлгохгүй тий. Ерөнхийдөө нэг тунхагийн шин чанартай тодорхойлт шиг л байгаад байгаа боловч яг амьдрал дээрээ ахуй дээрээ оруулж ирэхгүй байгаа зүйлүүд бол их байна л та. Тэгэхээр энэ талаар гоё тайлбарлавал. Тэг би саяхан бас бодож исэн одоо манай засгийн газар сая жишээлх юм бол одоо улсын төсөв дээр иргэдийн оролцоо иргэдийн саналыг ингээл авч штт те энэ болохоор би ч нөгөө төрийн бодлогоор магистрийн учраас онлынхын төвшөнд харахад болохоор ийм юм билээ. Яг намайг сурж байхад энэ доктортой хөгжлийн зорилгыг нэгдсэн үндэсний байгууллагын төвшөнд те батлаад 15 онд батлаад эхлээд ч нөгөө 2000 он мягны хөгжлийн зорилгыг баталж ирсэн. Мягны хөгжлийн зорилгын гол зорилго нь ерөөсөө л ядуурлыг бууруулах байсан байхгүй. Тэгээ ингээд дэлхийн нийтээрээ 10 жил яваад эргээд харсан чинь одоо матгүй ядуурлыг бууруулсан тэр
зорилт нь бол агттай боловч эргээ байгаль орчноос үтгсэн ч юм уусгүй бол нөгөө хүмүүсийн хоорондын амьдралын чанарын зөрөө маш их өөрчлөгдсөн тий нөгөө орлогын зөрөө их өөрчлөгдсөн тийм асуудлууд гараад ирсэн шүү дээ нийгмийн хүртээмжтэй хөгжлгээд тэгээд ерөөсөө энэ байгаль орчны тэнцвэртэй байдал эдийн засгийн доктортой өсвөл нийгмийн хүртээмжтэй хөгжил юм байна гэдэг ингээ гурван тулгууртаагаар доктортой хөгжиж бид нэр утгаараа уг нь бол хөгжих юм байна гэдгээ одоо дэлхийн нийтийн хэмжээнд гэхдээ үүнийг бас тодорхойлохдоо сая нөгөө эрэгтэй оролцоо гэдэг шиг оролцоотойгоор тодорхойлсон байгаа байхгүй юу нийгмийн бүлгүүдийн оролцоотойгоор гэхдээ тооноос илүү одоо би ганцхан жишээ хэлгээд манай Монгол улс одоо 3 гаруй сая хүн амтай тэгээд нэг жилийнхаа төсвийн хэлцүүлэг дээр 2-7 хоногийн хугацаанд 100 гаруй мянган хүн оролцууллаа гэдэг ингээ тооны хувьд бол айгүй амжилттай. Гэхдээ одоо саяны миний хэлж байгаа доктортой хөгжлийн зорилгыг жишээлх юм бол боловсруулахын тулд 40 гаруй улсын хэмжээнд те ганцхан биш одоо 40 гаруй улсын хэмжээнд бас 100 гаруй мянган хүн л оролцуулсан байгаа байхгүй. Гэтэ 2 жилийн хугацаанд. Тэгэхээр ингээд нөгөө нэг тооны хувьд адилхан мөртлөөсөө чанарын хувьд маш их зөрүүтэй гэдгийг бид нар одоо доктортой хөгжлийн зорилгоос харж болж штэ тий. Яагаад гэвэл доктортой хөгжлийн зорилго чинь нэгдүгээр сайн хэлснээр ингээд нийгмийн аюул олон талыг тий янз бүрийн байдлаар оролцуулаад яг ингээд зорилтод тэр бүтээлч одоо юу гэдгийг хэлбэрээр нь тий тэр семинарууд воркшопуудаа хийгээд тэгээд айгу тийм одоо зөв чиглүүлэгтэйгээр тэгээд одоо ер нь дэлхийн нийтээр энэ 17 зорилгыг бид нар олон талын оролцоотойгоор тодорхойлж гаргалаа. За тэгээд энэ зорилгуудаа бид нар хүрч чадж байгаа үгүйгээ ийм 200 гаруй шалгуур үзүүлэлтээр хэмжнэ гэд тэ. Тэгэхгүй бол зорилготой хүрч чадж байгаа үгүйгээ хэмжиж чадахгүй бол ерөнхийдөө юм яриа л явна шүү дээ. Манай өсөж гинэ гэж яг хэдэн хувиар тэгсэн чи хаана өсөхгүй байгаа ч юм уу. Ингээ хэмжиж чадахгүй гэдэг шиг. Тэгэхээр би болохоор сая бодож исэн байхгүй. За яг манад засгийн зүгээс ямар ч лээсэн иргэдийн оролцоог хангах ёстой гэдгээ бол хуульчилсан байна. Нэг талаараа одоо төсөв төлөвлөгөөндөө те улсын төсөв төлөвлөгөөндөө нөгөө талаараа бас тодорхой хэмжээгээр одоо нэвтрүүлээд эхэлж гин гэдэг бас сайшаалтай. Гэхдээ сайжруулах зүйлс байна те илүү яаж одоо жишээ нь иргэдийн зүгээс боловсрол эрүүл мэндийн салбарт илүү хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэж гэтэл чи одоо мэдчихэж байгаа боловсролын салбар чи хийж болох түмэн юм байгаа шүү дээ те. Яг алинд нь гэдгээс ахуулаад те яг хаана гэл ингээл зөндөө олон нарийнх асуудлууд байгаа. Тэгэхээр яг би энийг яриад байгаа нь доктортой хөгжил бас одоо нэг улсын төвшөнд жишээлх юм бол бид нар ингээд жижигэн ч гэсэн алхам ахиулж байгаа боловч сайжруулах зүйл маш их байгаа шиг. Доктортой хөгжил дээр бол сайжруулах зүйлс бол ингээд бүр дэлхийн нийтийн хэмжээнд явж байгаа учраас бол мэдээж хэрэг маш их байгаа. Гэхдээ би бол одоо юу яадаг ингээд бодлогын одоо мэрэгчлэнийхээ хувьд харахад бол одоо бараг л дэлхийн нийтээрээ оролцоог хангаад бүх төвшөндөө одоо бүх салбарт те төр хувийн хвшил иргэний нийгмийн байгууллага эргээд одоо сургууль хүүхдүүд хүртэл ярьдаг болтол явуулж чадсан бараг л дэлхийн хамгийн сайн жишээ бодлогын одоо оролцоотойгоор бий болгочихсон жишээ гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс чинь өөрсдөө тодорхойлоход нь оролцсон учраас хэрэгжүүлэхэд нь бас оролцох байхгүй юу. Одоо тэгэл чи мэдж байгаа жишээ нь энэ доктортой хөгжлийн зорилго чинь зөвхөн нүүб их гэж хаяхгүй байгаасаа тий банк ч гэсэн доктортой хөгжлийн зорилго бид нар хувь нэмрээ оруулна ч юм уу иргэний нийгмийн байгууллага ч гэсэн доктортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэл тий бүгд нөгөө нэг энэ бидэнд хамаатай гэсэн байдлаар ярьж хэлж шаардж чадчих шүү дээ. Тэгэхээр тэр талаараа бол би бол маш сайн гэж бодож байгаа. Тэгээд гэхдээ одоо нөгөө нэг улсын хэмжээнд л одоо нэг энэ бодлогын асуудлуудын үр дүнг нь гарах гэж ямар их хичээл чармаалт хугацаа орж байгаа байлээ. Тэгэхээр одоо дэлхийн нийтээр ялангуяа ковидын үед чинь нөгөө доктортой хөгжлийн зорилгоор нэлээд урагшилсан байсан үр дүнгууд чинь маш их хойшлсон байхгүй юу. Тийм ковид гэж маш том нөгөө тий нөгөө ерөөсөө өршин таамаглаагүй өрсөлдөл гарч ирснээс болоод тэгэхээр би бол гэхдээ 2030 он гэдгийг бол хойшлуулах байх гэж харж байгаа. 2030 он гэхэд ийм зорилго төрсэн байна гэж тавьж исэн нь бол саяны ковидын том нөхцөл байдлаа нөгөө талаасаа за яг нөгөө юу гэдэг геополитик дааны нөхцөл байдал бол хизээж байсаар ирсэн баг л та. Гэхдээ бас одоо яг энэ 15-аас 30 он гэж тавьсан хооронд бол тий нэлээд нөлөөлөхөд томоохон тийм одоо асуудлууд гараад шүү дээ геополитикийн. Тэгэхээр бараг 30-аас дор хаяж 5 жилээр хойшлуулах болов гэж харж байгаа тийм. Гэхдээ хойшоо суулгүйгээр энэ бол зөвхөн энэ нөгөө нэг энэ 30 он гэхэд 35 он гэхэд хүрнэ гэд тавьсан
нэг тийм тухайг бол биш шүү. Энэ ерөөсөө нөгөө нэг хүн нэг эрүүл амьдралын хэм маягийг сонгодог штэ тий. Одоо тэгээд баланстай амьдрал гээл нэг тийм хэм маягийг сонгодог шиг хөгжлийн хувьд бол бид нар эдийн засгийгаа тэргүүлэх чиглэлээр нь тавьдаг номер 1 гэж тавьдаг байсан хэм маягаас доктортой хөгжнө гэдэг энэ хэм маягийг сонгосон тий. Одоо энийг ингээд дутагшуулж байгаа гэх юм. Одоо энэ хэм маягийг сонгосон байхгүй. Тэгэхээр энийг бол ингээд тэр нүүбийн 2030 оны одоо дедлайн гүүгээр олвол ингээд ерөөсөө нэвтрүүлээл хэрэгжүүлээл нутагшуулаад явах хэвээр тийм айгүй том юу одоо шилжилт гэж харж байгаа. Энэ дээр нөгөө чанартай боловсрал гэдэг нэг том зорилт байгаа шүү дээ. Тэрний хүрээнд ер нь тэрийг жоохон гоё дэлгэрүүлж ярил те. Тэрний хүрээнд ямар зорилго тавив, хүрсэн байх талаар ямар шалгуурууд тавив. Тэгээд өөрийн чинь харж байгаагаар Монголын хувьд одоо бас ямар шалгуур нь арай илүү одоо сайн биелж чинь гэдэг үгтэй энэ талаас нь чанартай боловсролын тоон зорилтуудын хувьд бол мэдээж хэрэг нөгөө хүн амынх нь боловсрал эзэмших ёстой гэх юм уу да тийм суурь боловсрал авах ёстой хүн амын тэдээс доошгүй хувь нь авч чадж гин үү эсвэл бол одоо юу гэдгийг газар зүйн байршлаас үл хамааран сургуульд хамрагч чадж гин үү гэх мэтчлэнгийн тоон зорилтууд бол байгаа. Энэ тоон зорилтуудаараа бол манай Монголд аягүй сайн штэ. Ер нь бол эрээстэй шувтаа штэ. Хүүхдүүд сургуульд хамрагталтаараа тэгээд уг нь бол нөгөө төрийн сургуулиуд нь бол бүгд үн төлбөргүй гэдэг ингээд хамруулаад тоон зорилт нь бол хангалтаад байдаг те. Гэтэл чанарын хувьд бол жишээ нь юу гэдгийг эдийн засгийн хувьд бол өөр боломжтой айлын хүүхдийн авч чадж байгаа одоо нөгөө нэг ур чадвар те магадгүй одоо өөр одоо нийгмийн бүлгээс гаралтай хүмүүсийн гэдэг юм уу да авч чадж байгаа боловсролын чанар тэгээ өөрсдөд нь яг бий болгож чадж байгаа ур чадвар тэгээд тэр чинь эргээд нөгөө хөлбөрийн зах зээл дээр үнэлэгдэх үнэлэмжээр нь тэ харагдаж шүү дээ. Эдний хоорондын зөрөө багасгана гэсэн юм чанарын зорилтууд байна шүү дээ. Тэнгүүл чи одоо OECD-гийн PISA үнэлгээгээр гихт чинь манайхан одоо юу гэдгийг нөгөө уг нь бол одоо юу гэдгийг унших чадварыг нь дэмжсэн гэдэг ч юм уу хичээлүүд ороод идэг. Тэгсэн мөртлөөсөө яг тэрийг уншаад ойлгоод амьдралдаа хэрэгжүүлж чадж байгаа, хэрэг болгох чадж байгаа чадвар нь ямар байгааг нь бүгдээр харсан шүү дээ. Муу байна. Юу нь бол дунжаас доогуур байна. Нөгөө талаараа болохоор математикийн хичээлгээл бид нар баахан тоон шалгалт аваад байдаг. Тэгээ тэрийг яг нөгөө ойлгож аваад жишээлх юм бол олон улсын хэмжээнд гэх юм уу да энэ төвшөндөө бол математикийг ойлгоод математикийн одоо мэдлэг ур чадвартай байхад болно гэсэн төвшнөөс нь бас муу байгаад байсан шүү дээ. Тэгтээ одоо жишээлх юм бол нэг ангид байгаа ч юм уу тэр чинь бол ингээл янз бүрийн сургуулиудаас те магадгүй улсын чанартай гэж байгаа одоо хүмүүс айгүйх зорж очдаг зарим сургуулиас эсвэл бол нэлээд аслагдсан дүүрэг сумын сургуулиас ч юм уу тэгээ хувийн сургууль гэдэг ингээл янз бүрийн сургуулиудаас 15 насны хүүхдүүдийг төвөрлээд аваад те нэг адилхан шалгалтаар шалгасан шүү дээ. Тэгээд ирэнгүүт чинь зарим нь бол бүр ингээд нэг цөөн тооны хүүхдүүд те бүр одоо юу гэдэг дэлхийн гэдэг юм уу бүсийн гэдэг юм уу тэр одоо топ төвшөнд нь орцсон байгаа байхгүй. Тэгэхээр чи ингээд амар зөрүүтэй байгаа даа шүү дээ. Тэгэхээр чин одоо энэ нөгөө чанартай боловсролын хувьд бид нар тоон зорилтондоо бол хүрээд идэг чанарынхаа хувьд бол хангалттай хүрч чадахгүй байна гэдгийг харуулж байгаа. Тийм болохоор одоо би бол жишээ нь зарим одоо юу гэдгийг бодлого тодорхойлогчтой улсын хурлын гишүүд бид нар одоо сургуулийн тоог нэмэх хэрэгтэй нөгөө сургуулийнхаа нэг ангид хичээлж байгаа хүүхдүүдийнхаа тоог нь тодорхой түвшинд барьсан хойно хөтөлбөрлөөгөө орох хэрэгтэй гэж ярьж байгаа юм уусаа сонсоод байгаа байхгүй. Тэгээ тэрийг бол би айгу буруу гэж бодож байгаа. Яг тэр нэгдүгээрт тэр одоо жишээ нь нэг тийм сургууль одоо хэлчээ 23 дахь сургууль гихтчихэл одоо юу гэдэг ингээл хүүхдээ өгөхгүй л манай харьяалаараа бол 23 дахь сургууль байгаа байхгүй. Тэгээд өгөхгүйд яг нэг тэр одоо гадаад хэлнийх нь ангийг сонирхон гутал чинь 60 хүүхэдтэй гэж байгаа байхгүй. Тэгээд чинь яг хөгчнээ ингээд хөтөлбөр нь тэгтээ хүмүүс явуулаад байна шүү дээ. Яг тэгэхээр хөтөлбөр нь сайн гэж бодож байна те. Гэтэл тэр хүүхдийн одоо юу гэдгийг тэр 60 хүүхэд маань магадгүй тэр одоо ярьж байгаагаар бол дор хаяж 2 ангид хуваагдаад тэгтээ ингээд нэг удаагийн ээлжээр хичээлэх үз боломжтой байна. Тэр болтол одоо энэ нөгөө дид бүтцийг нь бүрэн боруулаад шийд зэгтлээ хэдэн жилийн тэгээ 5 10 матгүй мэдгүй шүү дээ тий ялангуяа Улаанбаатар хотын хэмжээнд. Гэтэл энэ шийдэгдсэн хойно хөтөлбөрөө бид нэр анхаарна гэдэг юм бол одоо байгаа хүүхдүүдэд айгүй нэгдүгээр шудраг бус тий хоёрдугаар болохоор айгүй тийм одоо юу гэдэг оновчтой бус шийдвэр болох гэдэг байна. Аль хэдийн л бүрэн оруулаад аль-алийг нь анхаарал одоо бүтээгч шийдлүүдийг бий болгоол те зарим талаараа жишээ нь ярьж ирсэн шүү дээ. Энэ хөтөлбөрүүд нь ийм сайн байгаа сургуулиудын одоо багш нарыг бид нар яаж магадгүй технологийн тусламжтайгаар илүү хүртээмжтэй болгох ч юм уу эсвэл бүрээсээ
зарим одоо чиглэлийн ялангуяа жоохон 21-р зууны ур чадварын ур чадварыг олох хөтөлбөрийг болвол одоо төрийн сургуулийн одоо юу гэдгийг сургуулийн EBS-ийн багш нараас илүү одоо юу гэдгийг танах шиг манах шиг гэдэг ч юм уу эсвэл бол дижитал ур чадвар зааж байгаа айгүй олон кодингийн сургуулиуд бий болсон тий. Тэд нар илүү хийгээд байна. Тэд нартэй хамтрал үүсгээд те одоо нөгөө төр хувийн хамтрал гэдэг шиг тийм бүтээлч хамтрлууд үүсгээд энэ хөтөлбөрийг нь маш хурдан хугацаанд бас одоо сайжруулах дээр гэдэг ч юм уу эсвэл одоо байгаагийн нөхдөр ажиллах гэдэг. Иймэрхүү байдлаар одоо ажиллах хэвээр тийм аль алийг нь анхаарах хэвээр одоо хүн жишээлх юм бол магадгүй жиндэл анхаарал тэгсэн мөртлөөсөө яг ингээд өөрийнхөө сэтгэл санаа хэвдэг ч юм уу те бусад яг нөгөө чанарын асуудал дээр анхаарахгүй гадна талаас л гоё харагдаад байвал болоо гэж болохгүй шүү дээ те аль аль нь дотор гадна анхаарах хэвээр гэдэг шиг. Тэгэхээр боловсролоор ч гэсэн би тийм байдлаар одоо анхаарах хэвээр гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө боловсролын салбарт илүү хөрөнгө оруулалт оруулах хэрэгтэй гэж байна гингүүд л манайхын хөвчлэн нөгөө сургуулийн тоог нэмэгдүүлнэ цэцэрлэг илүү баримтдаг гэдэг дээрээ л төвлөрөөд байдаг. Гэтэл яг саяны яагаад одоо хүмүүс том одоо магтгүй те сургуулиуд байгаа ч гэсэндээ тийшээ биш одоо юу гэдгийг зөндөө олон боломж байгаа гэсэн тийшээ биш хөтөлбөр сайтай газарлан хүүхдүүдээ те хүүхдөө шахацлаа ч юм уу хүүхдөө бас анхаарал байна гэдгийг энд ч гэсэн бодох хэрэгтэй байна. Тэгэхээр чи иймэрхүү нөгөө нарийн зүйлүүдийг гаргаж ирэхийн тулд иргэдийн оролцоог жишээ нь арай тийм нарийн төвшөнд те мэрэгжлийн төвшөнд илүү бүтээлчээр явуулах шаардлагатай байхгүй юу? Тий. Энэ асуултанд чи хариулсан уу? Жохон гажи авцсан уугүй юу? Зүгээр. Тэгээ ер нь угаасаа нэг голын усанд хоёр орохгүй гэдэг шиг тий. Одоо энэ 15 настай хүүхдүүд чинь энэ жил 15 таагаал эх жил байхгүй шүү дээ. Тэгэхээр маш олон хүүхдийн одоо чанарын асуудал, боловсролын чанарын асуудал алдагдаад ирэхээр манайх шиг цөөхөн хүн амтай хүний хувьд бол бас айгүй нөгөө үл тоож болох одоо алдаа гаргаад байгаа байхгүй тий. Тэгэхээр ер нь бол хөтөлбөрийн сайжруулалт те одоо ялангуяа боловсролын чанар сайжруулалтын дээр яавал зүгээр гэж бодож байгаа. Яг сургуулиудтай ингээ бас тулаад ажилласаа хараа явж хахад. Харин тий хамгийн түрүүнд бол түрүүний саяны хэлснээр одоо нөгөө манайх чинь жишээ нь бид нарын энэ хийгээд байгаа бид нар болохоор 4-5 жилийн өмнөөс жишээлх юм бол те яг уу бүр хэрэгцээ шаардлагатай юм байна гэдгийг юу гэдгийг нүб шиг ч юм уу юм олон улсын байгууллага хөгжлийн байгууллагууд дээр бол судалгаагаараа бүр олон жилийн өмнө гаргаад ирсэн байлж те бидний хувьд бол за яг тэгвэл энийг одоо яаж хийж болох юм бэ гэдэг дээр ингээл ажиллаа яваад байна шүү дээ. Бид нар шиг адилхан зарим нь магадгүй дижитал ур чадварыг, зарим нь одоо юу гэдгийг арай өөр ур чадваруудыг дээр төвлөрөөд ажиллаж байгаа бас одоо бид нар нийгмийн энтерпренеурууд гэж өөрсдөө нэрлэдэг байгаа шүү дээ. Нийгмийн асуудлыг шийдэлж байгаа илүү бүтээл цэцэлгээтэй тийм одоо энтерпренеурууд хүмүүс байгаад байна. Ийм нийгмийн энтерпренеурууд бол бас цөөнгүй байдаг шүү дээ. Тэгээд ажиллаад явж яхад бол иймэрхүү одоо юу гэдгийг шинэлэг одоо санал санаачлагыг тодорхой хэмжээгээр үндэснийхээ хэмжээнд өөрсдөө нэвтрүүлээд туршаад үзсэн хүмүүстэйгээ хамтраад одоо хэрэгжүүлэлтийн түвшинд аяурд ормоор байгаа байхгүй. Тэгэхгүй бол бид нар жишээ нь туршиж явж байгаа за энэ зүг юм байна гэдэг нэг тийм томьёоллоор ингээд өөрсдийнхөө хөтөлбөрийг гаргаж ирээ те. За нөгөө хүүхдүүд чинь төслөө хэрэгжүүлэхдээ нийгэм байгуулагчны эдийн засгийн асуудал гэхэр нөгөө доктортой хөгжил ч юм уу. Тэгтээ бид нар бас нөгөө үндэснийхээ соёл уламжлалыг бас хадгалсан байх хэвээр одоо дандаа хэдүүлээ гадны үг хэллэгээр ярихгүй өөртөө бичих танилцуулгатай ингээд иймэрхүү байна. Ингээл явж байгаа шүү дээ. Гэтэл энэ болгоныг болохоор дөнгөж нодлон 2024 он нөгөө нэг ерхий сургуулийн өмнөх болон ерхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрийн үзэл баримтлал гэдэг те урт нэртэй энэ үзэл баримтлалыг засгийн газраас нодлон одоо 24 оны 4 сард шинжилж баталсан байгаа байхгүй юу? 2024-өөс 2036 он хүртэлх баримтлах 12 жилийн хугацаанд. Тэгэхээр энэ үзэл баримтлалаа одоо хөтөлбөрлүүгээ шингээж байгаа гэсэн үг. Тэгээд өөрөө ч гэсэн мэдээлэлтэй байгаах. Миний хувьд бол жишээ нь мэдээлэл авч явах цаа эхлээд одоо юу гэдгийг баг боловсролынхаа хөтөлбөр дээр те бага ангийнхаа хөтөлбөр дээр шинжилгээ оруулаад туршаад үзье гэдэг ингэ явж байгаа юм байлээ. Тэгээ одоо дараа нь дунд ангийнх дээр боловсруулаад туршиж үзэх нь хэдээс хэдэн он гэлээд ингээд дараагийн 3-4 жил ч гэлөө. За тэгээд ахлахын дарааг хараасан гэлөө. Ингээд ямар ч лээсэн бүрэн одоо юу гэдгийг боловсруулагдаа туршигдаа за болно гэтгэх нь одоо бараг 10 жил юм аашийн тийм 8-аас 10 жил орох гэдэг байгаа байхгүй. За мэдээч хэрэг нөгөө одоо байгаа хууль журмынхаа хүрээнд ингэж явах ёстой байж болно. Гэхдээ одоо бид нар нөгөө ямар үе нөхцөлд амьдарч байгаа вэ? Хоёлаа нөгөө ярьцлагын хийсэн шиг те өөрчлөлт чи ерөөсөө өмнө нь жилээр те ярьдаг байсан бол одоо өдрөөр явагдаж байгаа энэ үед одоо засаглалч гэсэнтэй айгу тийм өөр
чиглэл рүү орох те энэ бодлогыг боловсруулаа хэрэгжүүлэх энэ процессоо яаж бид нар илүү үр дүнтэйгээр хурцсах уу гэдэг дээр бодсод хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд миний хувьд бол хамгийн түрүүнд өөрсдийнхөө саний хэлсэн шиг те нөгөө бодит туршлага тэгээд одоо нөгөө ирмэлзэл гэдэг юм уу мэдлэг дээрээ тулгуурлаад энэ ажил хийж байгаа юм энтерпренерүүд одоо нийгмийн инновацийг нэвтрүүлж байгаа тийм энэ бүлэг хүмүүстэйгээ бол төрийн байгууллагууд боловсролын яам боловсролын одоо чиглэлийн байгууллагууд бол ерөөсөө маш тийм одоо өөрсдөд нь хэрэгтэй одоо манай Монгол хүүхдүүдэд хэрэгтэй гэж бодож сонсож хамтарч ажилламаар байгаа. Тэгээд иргэдийн зүгээс ч гэсэндээ энэ хинийхээ ямар хүнтэй нь баг яагаад энэ ажилч байвал манайхан ч айгүй одоо бас тэ хардамтгай юм л шүү дээ. Тэгэж бодохгүй үнэхээр хийсэн юм нь гараад тэ үр дүн хүрсэн хүмүүсийг бол ингээ хамтарч байгаад нь баг дэмжээд ингээ явмаар байгаа. Би тэгэхээр хамгийн түрүүнд урдан хугацаанд үр дүн гаргаад цаг хэмнэх боломж арга бол энэ нөгөө хамтын ажиллагаа партнершип гэдэг чинь өөрөө аргачлал шүү дээ тэ. Энэ дээр сурлах хэрэгтэй гэж бодож байгаа. Хоёрдугаарт бол мэдээч хэрэг технологиг бол тэ одоо зөвхөн одоо нөгөөдгийн захин бичээлгээл ингээд нөгөө видео төрсөд дамжуулахаас илүү бүр ингээд дижитал трансформашны хэмжээнд яаж оруулах уу гэдэг дээр зөвхөн нөгөө захин яам энэ ажлыг хийдэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа байхгүй тийм бүх салбартаа тэгээд тэр нь гэхдээ уялдаатай энэ хийгдэх хэрэгтэй байгаа даа штэ. Одоо боловсролын салбар чинь захин шилжилтийг тийм дижитал шилжилтийг оруулж ирэх дээргээд бас энэ дээр ч айгуу том стратеги гармаар байгаа байхгүй тийм байгаад гэхдээ энэ нь нийт улсынхаа хэмжээний дижитал трансформашнтэй яаж холбогдох юм. Тэгээд энэ болгоноогоо бид нар яаж улам хурцтайгаар тийм хүүхдүүдэд үр дүнг гаргах юм гээд мэдээж гаднаас судлах зүйл байна. Гэхдээ дотооддоо ингээд өөрсдөө алдаж оноод ажиллаж байгаа хүмүүсээ бас энэ дээр би бол айгуу тийм үнэлж харж ажиллах хэрэгтэй гэж бас ахаал нөгөө хамтын ажиллагаар орчин. Тэгээд нэмэх нь энэ дижитал трансформашныг айгуу хурдан нэвтрүүлэх хэрэгтэй. Нөгөө талаасаа энэ боловсролын асуудал чинь нөгөө ахаал түрүү хэлжсэнчлэн ганцхан одоо багшийн хариуцдаг ч юм уу сургуулийн захирлын хариуцдаг яамны хариуцдаг асуудал биш ээ гэдгийг эцэг их болгон тэ эмээ өвөө болгон одоо бараг хүн болгон л тэ хүүхдтэй хүн болгон ганцхан хүүхдтэй гэлтгүүр нийгмийн одоо тэ оролцогч болгон л анхаарах үнэхээр энэ дээр одоо тэгээд боловсрал гэдэг ихлээр ганцхан сургуулийн орчинд биш нөгөө нэг тийм нөгөө юу байдаг штэ за боловсрал хүний одоо энэ хөгжил боловсролын асуудал чинь юунаас хамааралтай гэсэн сургуулийн орчинд зөвхөн нэг л орчин байгаа шүү дээ. Гэр бүлийн орчин байна. Тэгээ ингээ гадаа тэг ингээ нийгмийн орчноос маш их шууд хүн харж идэг, сурч идэг. Ямар сайнал нөгөө гэртээ ээж аав нь хэрэлддэггүй байхад хүүхэд нь айгүй хараал сураад ирсэн. Яагаад вэ гэсэн чинь цэцэрлэг дээрээ биш махад гадаа тоглож байгаа хүүхдүүд эсэ сурцсан. Тэгэхээр чи ингээ нийгмийн орчноос бас айгүй их суралцаад шүү дээ. Нэмээд одоо дижитал сошиал медиа орчин орцсон гэж хараад байгаа хөх тий. Тэгэхээр энэ орчин болгоно ингээ байгаа хүмүүс бас ингээл тодорхой хэмжээгээр ухамсарлаж их юм уу та хичээх л хэрэгтэй юм байна л гэж ойлгоод байгаа шүү дээ тийм. Саяны нөгөө яран дээрээс харж байхад танай enterprise хөтөлбөрийг одоо хамрагдаад те хүмүүсүүд асуудлаа олж тэрийг төсөл шийдлээ гаргах гэдэг юугаа харуул магадгүй одоо сургуулиуд тэрийг хэрэгжүүлээд үнэхээр энэ хөтөлбөрийн сайжруулалтаа орчин үедээ нийцүүлж яаж сайжруулах вэ гэдэг хүүхдүүд өөрсдөө те яг зааж байгаа багш нар өөрсдөө тэндээсээ санаачлан гарахгүй яг боловсролын яамн дээрээсээ яг тэр хүүхдийн насны зөрүүч басан те одоо шинэ үеийн хүүхдүүдийн чинь бодож байгаа сэтгэж байгаа хандлага нь бүгд аягүй өөр байгаа учраас тэрийг аягүй хэрэгжүүлээ те тэн дээрийнхаа дуу хоолойг ийм цэгцтэй аль биесны тодорхой мэргэжлийн чиглүүлэхтэй гэж шийдэх хүсэл түүнээс шиг ингээд нэг манайхан чинь нийтлэг санал хүсэлтэй хэлэхээр нэг юм ямар ч одоо шийдлгүүгээр те зүгээр ингээд гомдлоод идэв шүү дээ. Тэгэхээр ч одоо тэр гомдлж байгааг мэдээж завгүй те одоо манай Монгол улс чинь ер нь айгүй ингээд ажил хийж байгаа хүмүүсд маш завгүй шүү дээ. Бод төрийнх нь ч завгүй, хоёрынх нь ч завгүй, зам дээрээ ч завгүй, бүгд завгүй. Өөрийнхөө асуудалтай завгүй амьдарч байгаа хүнд өөр хүний асуудлыг бодож ойлгоход айгүй хүндрэлтэй цаг хугацаа их ороод байгаа байхгүй те. Тэгэхээр магадгүй хүүхдүүд өөрсдөө энэ хөтөлбөр хэрэгжүүлээд бидэрт яг иймэрхүү арга барилаар ингээд заачвал бид нар илүү дур сонирхолтой суралцахаар байна гэдэг санаачлан гарч ирвэл бас гоё санагдав. Чи бүр яг ингээд нөгөө консалтант шиг хэллээ. Тий яг наадах чинь би хэлээд байгаа байхгүй юу. Нэгдүгээр нөгөө нэг иргэдийн оролцоо гэдэг чи яг тэр ер нь бол төрийн зүгээс хамгийн гол үргэж иргэдэл одоо юу гэдгийг чанартай амьдруулах те аж ахуйн нийгжүүдээ илүү өршлөх чадвартай болгох энэ хоёр хамгийн гол
одоо үргэн штэ мэдээж хэрэг нэг улсын хэмжээний тусгаар тогтнол аюулгүй байдал бол мэдээж хэрэг одоо ерөөсө тэргүй игнээд гол үүрэг нь бол саяны 2 үүрэг. Тэгэнгүүт л чи энэ иргэдээ илүү сайн ойлгох хэрэгтэй байгаа байхгүй тий нийгмийн бүлгүүдээ гэхийн тулд зөвхөн ингээд нөгөө нэг заалан цуглуулаад нэг баахан микрофон бариад хин чанга дуутай норлоод идэх тэр биш байгаа байхгүй. Яг ингээд нөгөө миний тэр доктортой хөгжлийн зорилгыг боловсруулахдаа нүбийн зүгээс жишээлх юм бол мэрэгжлийн чиглүүлэгтэй одоо юу гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл бол тэр те одоо аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бол тэр гэхдээ тэр нь бас ингээ хуваагдаа те магадгүй стартапууд бол гээл те эсвэл юу гэдгийг залуучууд бол гэдэг ингээ тэр болгон дээрээ мэрэгжлийн чиглүүлэг гэдэг чинь арай өөр те. Тэгээ би одоо энийг ойлгуулах гэж үр дүнгийг харуулах гэж бас айгүй тийм нөгөө янз бүрийн воркшопууд дээр бас нэлээд бэлдээд ингээд очдөг байхгүй. Тэгээ зүгээр нэг тийм одоо юу гэдэг асуулт асуугаад сууж явах яг мэрэгжлийн одоо чиглүүлэх их орч өөр штэ. Ингээд яавал энэ одоо воркшопоос яг бидний тавьсан байгаа зорилгот хүрэх вэ? Тэхийн тулд ямар мэдээллийг хамгийн түрүүнд хүмүүст өгсөн байх ёстой? Ямар асуултуудыг асуух уу? Тэгээд хэрвээ одоо асуулт хариулт маань одоо сэдвээсээ гачаад ирэх юм бол яаж эргээд сэдв рүүгээ оруулах вэ гэдэг. Тэгээд тэр зүйлийг ойлгодог төрийн байгууллага бол их ховор. Одоо олон улсын байгууллага хувийн хвшил дээр бол бас томоохон байгууллагууд бол энийг ойлгоцсон. Тодорхой хэмжээгээр нөгөө фасилитатор те яг мэрэгжлийн чиглүүлэг энэ төр бас аваад тэр үр дүнгийг хараа явждаг байхгүй. Тэгээд би бас иймэрхүү ажлыг бас тодорхой хэмжээр хийгээ явдаг болохоор мэрэгжлийн чиглүүлэгтэйгээр энэ гэдгийг оролцоог хангах те энэ асуудал шийдлээ тодорхойлох хийгээч гэдэг. Тэгээд нэг хүүхдүүдийн асуудал дээр бас тодорхой хэмжээгээр одоо яг 15 настай гэдэг ч юм уу хүүхүүд яавал илүү бид нар ойлгох гэдэг, бид нарт хэрэгтэй байх гэдэг гэдэг тэр хүүхдүүд л мэднэ шүү дээ. Тэгээд тэрнээс биш одоо боловсролын яамд ялангуяа нөгөө нэг хөтөлбөр боловсруулаад 20 жил ажилласан туршлагатай хүн мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээд тийм хүмүүсээр ихэвчлэн магаа бүрдүүлэн ажиллаад тахаар тэр хүмүүсийн хамгийн магадгүй сүүлийн шатанда хиндлахыг нь хийдэг ч юм уу те. Эсвэл нөгөө хамгийн ихэндээ бид саяны хэлээд байгаа тэр мэрэгжлийн чиглүүлэг дээр ямар мэдээлэл өгөх юм ч юм уу. Тэрнээс биш ингээд доторх агуулга нь бол яг тэрний үр шимийг хүртэх гээд байгаа бүлгээс нь ирэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол бас анхаарах ёстой зүйл байна тийм чухал зүйл юу. Тийм чухал зүйл яваад байгаа. Хоёлаа буцаа нөгөө хөтөлбөрлөг арыг тий. Тэнгүүд танаа хүүхдүүд одоо ингээд суралцаад нэг удаа ер нь суралцаад дуусчин тий. Сургууль ер нь өөрөө ингээд манай сургууль энэ хөтөлбөрийг хэрэгжүүлье тий. Одоо яг төрийн одоо хөтөлбөр аль биесний хөтөлбөрт ороогүй ч гэсэн бид нар ингээ хүүхдүүдэд хэрэгжүүлсэн бас сургуулиуд байна шүү дээ. Тэдний үед процессын үед яаж явдаг вэ? Тэгээ таад очиж хэрэгжүүлэхдээ яг хотод бол очдөг юм шиг байна тий. Ер нь яаж хэрэгжүүлж явдаг вэ? Окей. Аха ингэж байгаа. Юуны хувьд болохоор яг чиний асуусанчлан одоогоор болохоор бид нар за ер нь бол хичээлийн дараа хөгжүүлэх хөтөлбөрүүдэд яг яамнаас гэдэг ч юм уу боловсролын ерхий газраас ч юм уу баталсан. За энэ одоо юу гэх юм нэг after school гэдэг тийм хичээлийн дараах хөгжүүлэх хөтөлбөрүүдийг бол аль биесээр хэрэгжүүлээрэй гэдэг зүйл хуурахаа илүү жоохон нөгөө бие бэлдэр талынх байна уу гэж би харсан. Эсвэл дуу хөгжим талынх юм уу те. Яг саяны хэлээд байгаа шиг энэ 21-р зууны ур чадвар ч юм уу. Энэ дээр за энэ хөтөлбөрүүдийг бол бид нар батлаа үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ гэдэг зүйл. Энд чинь өөрөө бас айгу шинэ хөгжиж байгаа, шинэ нэвтрүүлж байгаа зүйл болохоор хуурах. Тэгэхээр яаж байгаа вэ гэхээр боловсролын яамаас гэхдээ энэ болгоныг нь бас батлна гэхээр учир дутагдaltaй байгаад 있어 учраас нодлонгоос ахуулаад миний авсан мэдээллээр болвол сургуулиудад гүйцэтгэлээр нь тэ өөрсдөө тодорхой хэмжээний нөгөө хүүхдүүдийнхаа одоо бол гүйцэтгэлийн үнэлгээг нь хөвчлэн нөгөө хүүхдүүдийн дөнгөөр хэмжээд байгаа ах тэ сурлагын амжилтаар хэмжиж байгаа ах хүүхдүүдийн тэнгууд тэнцээ тодорхой хэмжээний тавьсан одоо нөгөө зорилттой үр дүнгуудтай хүрсэн сургуулиудад урамшуул өгж байгаа байхгүй юу гүйцэтгэлийн урамшуул за тэр нь болохоор ямар ч лээсэн саяны хэлж байгаа одоо манай хөтөлбөр шиг тэ хөтөлбөрийг болвол ингээд тодорхой тооныхоо хүүхдүүдэд хэрэгжүүлж болохоор эсвэл бол тал мөнгөний ч гэсэн гаргаад талын эцсийнхээс нь гаргуулад хэрэгжүүлж болохоор дүү юм байна гэж би бол ойлгосон. Яг нөгөө эцсийн дүн нь бол янз бүр байгаа ах тий сургууль нөгөө урамшууллаас болоод. За тэгэхээр одоо манайх бол жишээлх юм бол бид нар өөрсдөө бүх судалгаагаа олон улсын мэргэжлүүлэлтэйгээ хамтраад энэ ажлыг хийгээд ингээ явдаг. Өөрсдөө болоод энийг илүү өргөжүүлэх ёстой шүү дээ. Яг хоо одоо нөгөө нийгмийн үр дүнгийг ойлгож байгаа учраас Австралийн сан Австрали элчин сайдын Канадын сан ч юм уу ийм одоо олон улсын хөгжлийн байгууллагуудаас бол тодорхой хэмжээний санхүүжилтийг нь бид нар бас татаж одоо өөрсдөө шалгарч авч чадсан байна. Нөгөө талаараа нөгөө гадаадд ажиллаж амьдарч байгаа монголчууд бас тий эргээд өөрийнхөө төрсэн өссөн нутаг орондоо боловсролын хөрөнгө оруулъя гэдэг ингээд санхүүжилт өгж байгаа тийм тохиолдол байна гэсэн бид нар нөгөө өөрсдөө бас энэ дээр вебсайтын дээр гаргацсан фанци гэдэг үгтэй юм гээд тэгээд
Сургуулиудын хувьд бол одоо жишээ нь уг нь бол өөрсдөө тодорхой хэмжээгээр ингээд санхүүжилтээ гаргаад эцэг эхчүүдээс авангуудаа биднэрт хандна гэсэн үг. Тэгэхээр бид нар болохоор яах вэ гэхээр манай мастер чиглүүлэгчид сургууль дээр нь 2-3 багшийг нь яг сургуулийн чиглүүлэгч болгоод бэлтнэ. Эхлээд бол багш нарын одоо чиглүүлэгчдийн төрөвчлсэн сургалт явна гэсэн үг. Тэрний араас нь болохоор хүүхдүүдээ одоо сонгоно штэ тий түрүүний хэлснээр Google сургалтын зөвлөө авах юм уу эсвэл яг төгсөн ангийнхаа их завгүй байдаг учраас ихэвчлэн нөгөө 9 10 11 дугаар ангийнхаа ороод байгаа тий эсвэл тэдрээсээ ингээд баг бүртүүлээд тий яг нэг ангаар дагнахгүйгээр одоо өнөхөр өсөлтсөн сонирхолтой хүүхдүүд нь эхний нэг шалгаруултанд ороод тэгээ отох ч юм уу тий энэ ч бас хариуцлагын асуудал байгаа болохоор за тэгээд нөгөө 20-3 чиглүүлэгчтэйгээ манай мастер чиглүүлэгчийн бүршийн хэлснээр улсын сургууль ах юм бол жишээ нь сургууль юмнууд дээр бол тэ ингээд тодорхой хуваар гаргаад очих боломжтой. Хийхдээ бол яаж байгаа вэ гэхээр ингээд сургуулийн дээр байгаа чиглүүлэгчтэйгээ ажиллаа авчдгийн. Тэгэхээр сургууль дээр байгаа чиглүүлэгчд нь хүүхдүүдтэйгээ ажиллана. Тэгээ хүүхдүүдтэйгээ ажиллах тэр одоо нөгөө гарын авлагууд нь гарсан байгаа байхгүй. Сурагчдын гарын авлага, чиглүүлэгчдийн гарын авлага. Тэгэхээр чиглүүлэгчд маань 17 хоногийн хугацаанд одоо эхний 7 хоногт юугаа ихийн. Хүүхдүүдийн сурагчдын гарын авлага дээр нь за энэ 7 хоногт бид нар төсөл гэж юу хэлсэн байна. Ийм одоо нэмэлт хичээлүүдийг бид нар мэйлээр рүү ороод те захимаар жишээлх юм бол нэмэлтээр үзэж болох юм байна. За тэгээд ийм асуумжуудыг бол бас бөглөөд явцынхаа үнэлэмжийг үнэлэхийг бол хийгээ явах юм байна гэдэг энэ болгоно нь цаанаасаа бид нар одоо ингээд бэлтгэсэн байгаа гэсэн үг те ингээд цогц болгоцсон байгаа гэсэн үг. Тэгээд эхний 2-7 хоног нь бол илүү хүүхдүүд өөрсдөө болон багийнхантайгаа одоо нүүр хагарахтай илүү одоо хүсэл эрмэлзлийг нь төрүүлэх тийм ажлуудаа хийж агаад дараагийн 3-4-7 хоног нь бол яг төслийн менежмент рүүгээ ороод төслийн төлөвлөгөө яаж хийх, төсөвлөлтийг яаж хийх, бага бүрдүүлээд ямар асуудал дээр ажиллах энэ төргийн шийдвүлээ те. Тэгээд дараагийн хэсэгт нь бол хэрэгжүүлээд хэрэгжүүлснэгээд таалагнаад төгсөлтэй хийж байгаа гэсэн үг. Тэгээд бид нар болохоор илүү доктортой байдлыг нь хангах үүднээс одоо чиглүүлэгч багш нар маань жишээлх юм бол айгуу сайн өөрсдөө бас бэлтгэгдээд сургуулаас нь ойлгоод те багш нартаа нэмэлт одоо урамшууллын нүгт юм үсгүй бол нэмэлт цагийг гаргаж өгөөд те одоо зарим ажлуудаас нь чөлөөлөөд ингээд авах юм бол энэ багш нар маань дараагийнхаа хүүхдүүдийг бас бэлдээл яваад байж болно гэсэн үг. Манайхаас нэг удаа ингээд төлбөрийн төлөөд эрхийг авчих юм бол нэг удаагийн төлбөр нь 10 сая төгрөг өгдөө. Тэгэхээр одоо ингээд 17 хоногийн хугацаанд хэрэгжүүлэх гарын авлагатай хүүхд болгон гарын авлага, багш нарын гарын авлага тэгээ сургууль энийгээ цаашаа хэрэгжүүлээд явах одоо 2-3 жилийн хугацаанд тэ хэрэгжүүлэх тэр боломжийг нь бий болгох энэ одоо пакэж маань 10 сая төгрөгийн төлбөртэй байдаг байхгүй. Тэгээд төлцсөн тохиолдолд бол цаашаа үргэлжлүүлээл зөвхөн гарын авлагынхаа багахан мөнгөийг төлөөл ингээл хүүхдүүдэд бүгдийг энэ одоо юутай хөгжил хөтөлбөрт оруулаад яваад ажиллана гэсэн үг. Тэгэхээр 7 хоногт нэг удаагийн цаг тий явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь яг нөгөө сургууль маань хичээлийнхаа хуваарин дээрээ тэрийг тодорхой цаг тавиад тооцоо явчих болно гэсэн үг. Тэгэхэд үр дүнгууд нь гараа авчина гэсэн үг шүү дээ. Гэтэ нэг удаа орохдоо бол нэг 2 цаг хагасаас 3 цагийн хооронд ороод тэгээд орохдоо бол нөгөө түрүүний хэлсэнчлэн даалгаврууд өгөөд гарын авлагууд нь байгаад тэгээд нөгөө нэг удаадаа олж авсан тэр шууд одоо мэдлэгээ турших хамгийн гол нь тэр хугацааг нөгөө байгаа байхгүй ойр ороод ингээл баахан мэдээлэл бүгдээ авах шүү тийм ажиллагаа илүү яг үнэ тийм боддоор ажиллаа туршаад суралцаад эцэг эхчүүдийн хувьд за одоо манаас сургууль нь улсын ч дэмждэггүй юм байна сургуулийн ч дэмждэггүй юм байна гэвэл ээж аав нь буцаад одоо өөрийнхөө хүүхдүүдийг за энэ ур чадварыг манай хүүхд юу эзэмших хэрэгтэй юм байна тий гэвэл хаашаа хандаж яаж хөтөлбөр явах вэ? Зарим одоо санаашигтай эцэг эхчүүд жишээлх юм бол сургуульдаа санал болгоод ч юм уу ангийнхандаа бусад эцэг эхчүүдэд санал болгоод тий за одоо юу гэх юм 17 хоног гэдэг чинь 2 сар ахсуулчих байгаа байхгүй тий. Тэгээ за нэг 30 хүүхэдтэй анги байлаа гэхдээ чинь саяны 10 сая төгрөг хуваахаар чинь тэний хүүхдээ 250-300 мянга болж байгаа шүү дээ. Тэгээд нэг сарын тэр чинь 2 сар ахсан хугацааны гэсэн үг шүү. За яг ингээд шахаад бодлоо гэж бодох чинь гадуур чинь 1 сар 2 сарын хугацаатай бас үнэтэй төлбөрөөр сургалтын төлбөрөөр үнэтэй тийм сургалтын зөндөл явуулах шаардлага гардаг шүү дээ тий. Тэгээ бид нар бас тэр юунуудыг ч гэсэн тооцоод ер нь хамгийн бас боломжийн дундаж үнийн байж болох юм байна. Гэхдээ бид нар илүү нөгөө хүүхэд маань одоо анги хамт олонтойгоо багаараа ажиллавал илүү өвчих юм байна гэсэн утгаар ингээд нөгөө
ангид нь багт нь эсвэл нэг сургалтын төвд ч юм уу те зүг явж байгаа хүүхдүүд дунд нэг удаадаа 7 хоногтой хэрэгжүүлэх байдлаар ингээд санал болгоод байгаа байхгүй үр дүн нь илүү гэсэн үг тийм. Тэгэхээр бид нар нөгөө нэг эхэндээ өөрсдөө энэ тентгийн сургуулиудаас хүүхдүүд эцэг эхчүүд нь яг өөрчлөж хийснээр те санаа тавиад мөнгөний төлөөд ингээд явуулдаг байснаас илүү нөгөө өргөжүүлэх тэр модель руугаа шилжчихэд байгаа хэлбэр нь гэсэн үг. Хамт олнороо нийт байх нь илүү ганцхан манай хүүхдгийг яваад хасаа илүү анги хамт олнороо бөөнөрөө суралцах юм бол илүү үр дүн өндөр байна гэдэг. Ер нь төсөл суртаа учраас бас их байх л та тийм. Ер нь бол тэгэл түрүүний миний хэлсэнчлэн нөгөө гэр бүлийн орчноос илүү сургуулийн орчин ялангуяа өсвөр насны хүүхдүүд хугацаа зарцуулж найз нартайгаа байна шүү дээ тийм илүү нөлөөлөл. Тэгэхээр ингээд одоо юу гэдгийг найз анги хамт олон нь илүү одоо юу гэдгийг өсөл тэмүүлтэй тэгээ яаж тэрэндээ хүрэхийг мэдсэн байхын тусам таны хүүхдийн бас амжилтанд гэдэг юм уу да үр дүнд хүрэх магадлал нэмэгдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чиглэл рүүгээ бас ойлгоод ангид бол нэг 2 3 эцэг эхнийг ойлгоцсон бусад эцэг эхчүүдтэй ойлгуулаад явчихад бол бас болж байгаа байхгүй. Тэнгүү хоёулагийн юу явангууд 21-р зууны ур чадвар гэдэг рүү орж ирж байгаа шүү дээ. Бүр нарийн деталь яваад ингээд хөтөлбөрөөс гадна тэн дээр 21-р зууны ур чадрууд дээр ямар ур чадварууд байна. Ер нь ажиллаж байгаагаар манай одоо сугсан амрагцсан хүүхдүүдээс харахаар айл чадварууд нь бас одоо түрүүний зорилго тодорхойлох шиг харьцангуй сайн судсан айл чадварууд нь нэлийн сул байна гэж харагдаж байгаа. Тийм түрүүний нөгөө нэг хоёлаа ур чадвар ярьсантай тавтж байгаа одоо нөгөө манай хүүхдүүдэд монгол хүүхдүүдэд залуучуудад сул иймэрхүү сул чал байх шиг байна одоо эрсдэл хүлээх тал дээр сул гэдэг ч юм уу те хөгжүүлэх нэгээд ирэхлээр илүү нөгөө өөрийгөө илэрхийлэх гэж ярьсан шүү дээ те тэд нар бол тавтж байгаа ер нь бол 21-р зууны ур чадвар чи илүү нөгөө нэг академик онол суурьтай биш практик те хэрэглээ суурьтай тэгээд бодит илүү асуудал шийддэг те шийдэл суурьтай гэх юм уу те асуудал яриад тахаас илүү ингээд шийдэл суурьтай шийдэгч болох гэд тэгээд түрүү одоо нөгөө үзэл баримталч гэсэн шинээр томьёосон гэж хэлчихсэн тэр нь манай энэ одоо хөгжүүлэх ур чадварууд тэгээд эдгээр маань бол бүгдээрээ л ерөөсөө 21-р зууны ур чадварууд болох одоо ганцхан хувь хүн тал дээр төвлөрөөд байх биш те илүү одоо нийгмийнхаа хэсэг гэдэг дээрээ ойлгож одоо хариуцлагатай тий ухамсартай байх энэ хүртэл тодорхой хэмжээний сахилга баттай байх энэ хүртэл ур чадвар болоо явж байгаа. Тэгээд нэмээд нөгөө байгаль орчиндаа хариуцлагатай байх тий. Тэгэхээр чи нөгөө доктортой хөгжил рүү ороо явчихна гэсэн үг. Тэгэхээр энэ болгон маань бол ерөөсөө л нөгөө нэг одоо тэгээд юундаа сайн байх уу, юу идэг байх уу гэдэг чинь тэгэл ямар асуудал одоо хэд байна те чамайг одоо жишээлх юм бол илүү нийгмийн идэвхтэй эргэн хариуцлагатай эргэн болох насн дээр чинь ямар асуудлууд илүү тулгамдж чинь тэрийг одоо шийдэж чаддаг байх гэдэл ингээ бас бодчмоор юм байлээ. Тэгэхээр нэг талаасаа нөгөө юу хөгжиж ийн гэж харахаас гадна юу бас илүү асуудал болоод байна гэдгийг би харах хэрэгтэй байна гэж зөвлөд байгаа байхгүй юу. Тийм байна тийм. Ямар асуудал юм гэдгийг хараад тэрэндээ бүтээлчээр хандаж эхлэх юм байна. Харин тийм. Би бас нэг саяхан Netflix-ээр кино үзчихсэн нэг нэр нь юу вэ? Ямар ч лсэн 1940 60-70-аад оны үед хаа Англид те нэг хідэн хиймч эрдэмтэд эмч энэ төр нийлж яагаад яг нэг одоо багийн нэг шүн болохоор нөгөө жирэмсэн болж чаддгүй эмэгтэй байгаа байхгүй. Тэнгүүд л одоо өөр шиг нэм олон асуудалтай хүмүүс байд юм байна, эмэгтэйчүүд байд юм байна гэдгийг мэдээд тэр асуудлаас эхэлж штэ. Тэр асуудлыг шийдэхийн тулд тэд нар бол амьдралынхаа багагүй хугацааг зарцуулж яагаад гаргаж ирсэн арга нь гэх юм уу да тэр нөгөө одоо шилэх ухааны нээлт нь IVF гэдэг ааш тэ нөгөө тийм нөгөө үр шилжүүлээс суулгах тийм. Тэгэхээр бол тэндээс бид нар бас ингээ харах юм бол одоо шийдэж чадаагүй байгаа хүнтэй холбоотой, байгаль орчинтой холбоотой, одоо эрчим тойронтой холбоотой асуудлууд байна шүү дээ, тэр асуудлуудыг бас одоо шийдэгч болох нь жишээлх юм бол одоо юу гэдгийг 21-р зууны бас шаардлагатай ур чадвар болох юм байна. Тэгээд өөрөө ажил мэргэжил рүүгээ ч гэсэндээ хэрэгтэй хүн, үн цэнтэй хүн болох байгаа даа байхгүй тий. Одоо чинь жишээ нь IVF эмнэлгүүд тэнд ажиллаж байгаа эмчнэр бол бас айгүй орлого сайтай байдаг гэж ойлгоод байгаа шүү дээ. Тийм. Одоо нөгөө хуучин бид хэдий чи юу гэдгийг багш те багш зөв бүгдийг онлоор заагаал тэрийн баа бээгүү цээжлээл тэгээ баа бээгүү цээжилсэн юм а баа бээгүү алдаагүй одоо шалгуулаад те тэгэл онц аваад ингээд нөгөө нэг массын үйлдвэрлэл зориулсан боловсрол яваадсан байгаа те тэгвэл одоо бүх юм автоматчаад роботчоод эхлэхэр чинь бид тэр роботыг технологиг удирддаг ухамсартай хүн байх хэрэгтэй болоод байна. Чадвартай тий. Хэрэглэгч биш
одоо юу гэдэг ажил мэргэжил алга болно гэдэг чинь ажил мэргэжил нь бол амархан л ажил байсан. Одоо юу гэдэг бүтээлч биш ажил байсан л гэж үздэг байгаа байхгүй тийм гэсэн. Автоматжуулж болох үз, робот нь булаагдчих болох үз гэх юм одоо ажлууд чинь алга болоод тэгэхээр нөгөө алга болохгүй улам үнцэнтэй болох нь илүү нөгөө яг хүний те ингээд хүнээс мэдрэмжээс нь сэтгэлгээнээс нь гарч чаддаг ажлууд байх юм байна. Гэхдээ одоо нөгөө робот технологийн чиглэлийн зүйл хийж чаддаг хүмүүс үүсгээгүй шүү дээ. Тэдрийг яаж илүү нөгөө одоо хийж байгаа дээрээ ашиглаж чадах уу, илүү одоо удирдах чадах уу гэдэг дээрээ бас ойлгогддог. Мэддэг байх чинь бас ур чадвар байгаа байхгүй тий. Тий, урд нь одоо жолооч чинь бүр дээр 6 сар маш сурдаг амар мэрэгчдээсэн шүү дээ тий. Тэг чи одоо баг бүх хүүхдүүд хүмүүсүүд ингээд жолоо унаад машинын жилүү хэлбэр болчтой шүү дээ. Тэрэн шиг ухаалаг болцтой. Тий, ухаалаг болсон. Тэгэхээр тэрэн шиг одоо бид нар компьютерийг програм хангамжийг тоног төхөөрөмж роботыг тэгжил хэрэгжилж сурах хэрэгтэй болж байна шүү дээ. Яг мэдээж нөгөө талд нь бүтээгч нар тий. Тэр роботыг илүү гоё хэмсэртэй болгох дээр ажиллаж байгаа инженерүүд бол байна шүү дээ. Тэгэхээр энэ бол бас яалтчгүй айгуу чухал айгуу гоё сэдв ажиллаж байгаа юм байна гэж би бас тий айгуу сонирхолтой. Тийм би хараа сонирхолтой байдаг болохоор энэ одоо хүүхдүүдтэй ажиллах юм workshop энэ төр хийхдээ саяны түрүүний хэлсэн мэрэгжлийн чиглэл энэ төр хийх айгуу дуртай. Яагаад тэгэхээр ингээд нөгөө ажиллаж байгаа бүлэг болгоноосаа бас ингээд юм ойлгож аваал тий нөгөө ерөнхий магадгүй онлайн төвшөндөө мэдчихсэн аа яг ингээд нөгөө практикаар за яг энэ юм байна гэж ингэж нэг тийм одоо юу гэдэг өөрийн болгож авахд ч ихсэн айгу гоё сонирхолтой байдаг байхгүй юу. Тэгээ ингээд янз бүрийн бүлгүүдтэй бас ажиллах амар дуртай. Ер нь ингээд хүүхдүүдтэй ажиллахаар яалч юу бас ээж автай ажил одоо харилцах шаардлага гарч ирдэг шүү дээ боловсролтын байгууллагууд. Харангууд одоо ээж аавуудын нийтлэг ингээд бас буруу ойлголттой байгаад байгаа юм шиг зүйл нь юу ажиглагдчихж байгаа вэ? Одоо ээж аав зарим нь бол гоё дэмжиж байгаа. Тэгээ зарим нь ойлгохгүй байдаг ч юм уу нэг тиймэрхүү ойлголтын дээр ер нь энэ талын засаа залруулчул гэхээр зүйл угаасаа түрүүний хэлснээр яг л нөгөө хинт шилжилтийн л үе байгаа даа шүү дээ. Гэхдээ ингээд шилжиж дуусдаггүй юм байлээ. Ингээд угаасаа юм чинь ингээд нөгөө нэг зогсон байхгүй ингээд өөрчлөлтөөл явна. Тэнгүүд л энд байсан аль болох энэ нөгөө өөрчлөгдсөн гэдэг юм одоо үеэс очихгүй бас нэгтэй ингээд нэг хүл нийлүүлж алах гэж ярьдаг шүү дээ. Тэгэх юм бол ингээд хамтдаа урахаа хүл нийлүүлэл явуулна. Гэтэл одоо байгаа юм смартфон энэ цэг дээр багт чинь өөрийнхөө сэтгэлгээ, арга барил тэ өтгөлмөч энэ цэг дээр байх юм бол үнийн зөрүү байгаад байна шүү дээ. Тэгээ энийг аль болох ингээд хурдан үтж авах дээр эцэгчүүд өөрсдөө байнгын одоо ятгахнаал сошиал дээр гихт чинь би бол тэгж боддог байхгүй ингээд дагж байгаа нуудыгаа мэдээлэл авч байгаа тэрийг нөгөө нэг итгэхгүй суралцах процесс гэж хэлдэм байлээ. Энэ active learning гэдэг одоо бид нар жишээлх юм бол нөгөө гадаад хэлээр ярьдаг орчинд байх юм бол хүн айгүй хурдан ингээд тэр үг мүгийг нэ өөрийн мэдлэггүй хэлдэг болцсон байгаад идэг шүү дээ. Яг ингээд суугаал ингээд сурдаг юм аа гэхэд тэгэхээр тэр нөгөө нэг итгэхгүй суралцах тэр хүний одоо чадамж нь гэх юм уу яг ингээд итгэвтэй суралцахаасаа бараг илүү байна уу гэхээс дутдаггүй гинэ. Тэгэхээр ч одоо ингээл одоо манай монголчин сошиал ялангуяа Facebook нэвтрэлт маш өндөр юм чи. Өөрөө ингээл яг очиод сургалтын зугаат ч юм уу шинэ юм сонсон юмсыг гэл лекц мэгцэнд очиж амждаггүй болвол гайгүй тийм чанартай, судалгаатай зүйл ярьдаг хэлдэг тим суугуудаг тавчих марга ахгүй жишээл юм бол те ингээд нөгөө хэрүүл маргааны биш жишээ. Тэгээд одоо хэнийгээ дагаад өөрийнхөө нөгөө нэг тэр энэ за чинь эндэнэл байгалах юм бол за өөрийгөө бодох юм хахад хүүхдүүд чинь энэ чинь хороолно шүү гэдгийг л ойлгож байгаа те. Гэхдээ ингээл одоо олон хэлээр яриад ахтар одоо шинжлэх ухааны зэргүүд ав гэсэн үг биш ахгүй зүгээр ингээд ерөнхий нөгөө нэг ойлголтоо аваад за та энэ тал руугаа би ингээд чиглүүлчихэд болох юм байна гэд. Тэгээ би харин чиглүүлгийг бас цэцэг эхчүүд ч гэсэндээ хийж сурах хэрэгтэй гэж одоо зөвлөд байгаа байхгүй юу. Бүгдийг мэддэг ахаалгүй. Гэхдээ ингээд нэг тийм ерөнхий нэг хөгжлийн чиг ярилцлага ийшээ яваад байгаа юм байна гэдэг нэг ятхны ойлголттой тий. Ятхна түрүүний чиний хэлдэг чинь нөгөө доктортой хөгжлөө гэдэг рүү чинь ерөөсөө улс орон даяараа дэлхийд даяараа явж байгаа юм байна. Тэгэхээр энээс бол ерөөсөө за би одоо ингээ хогоо юу гэдгийг багсглаа гэд яах юм бусдын тэгж хийж болохгүй юм байна гэдгийгээ те ятгахнаа ингээд нэг тийм жахан одоо ухамсартай болох гэдэг ч юм. Ингээл энгийн зүйлээс л уг нь бол хүмүүс ингээ яг байгаа орчин тойрондоо одоо жижиг ингээл өөрчлөлтөө хийгээд яваад болоод байгаа. Тэгэхээр би хамгийн ихний зүгээр л нөгөө энгийн зүйл гэвэл одоо яалтчгүй бүх сошиалтай байдаг болсон юм чинь сошиалоор одоо нөгөө юу харагдаж байгаагаа ятгахнаа контролт ч хийх гэдэг байхгүй юм. Би одоо жишээлх юм бол зөндөө олон хүмүүстэй найзч гэсэнтэй бүгдийн жишээлх юм бол харах албагүй те нөгөө нэг friend вэрэ мөртлөө unfollow хийдэг штэ те тэр тохиолнуудыг нь хийдэг. Тэгэхдээ зөндөө олон хүмүүстэй найз биш мөртлөөсөө follow хийдэг ч юм уу тэр хүмүүсээс ч одоо
гой мэдээллийг нь авчдаг те дотоод гадаа те. Тэгэл одоо зөндөө олон мэдээлэл төр контентууд чи өөрсдөө автомат орчуулгатаа гараад ирдэг ч гэдэг ч юм уу зөндөө байж идэг ш. Тэгэхээр тийм зүйл дээрээ хүртэл ингээл жижиг өөрчлөлт хийгээл яваад тахад тэгээ одоо ингээд чиглүүлэг гэж яриад байна. Хоёрт нь те энэ чиглүүлэг гэдэг нь яг юу юм гэдгийг бас нэг жоохон бас нөгөө хичээл зүтгэл гаргаад гэх юм уу да бас мэдээд авчвал зүгээр ах. Ийм хоёр зүйлийг ихний хэлжинд хэлье да тий. Тэгээ чиглүүлэг гэж яриад байгаа юу юм болоо гэд бас сонирхчихвэл одоо миний номыг аваад сонирхоорой. Тэгээс яг би бас хальт нөгөө нэг иймэрхүү мэддэг чадгаа бас хүмүүст айгуу жоохон ойлгомжтой хэлбэрээр хуваалцъя гэд жоохон одоо сошиал дээрээ тий өөрийнхөө хаяг дээр бас юм хуваалцдаг болж эхэлсэн. Тий. Чи ч гэсэн ингээл гоё подкаст хийгээл тгөөж хаашиг тий. Тийм харин ер нь яг нөгөө миний бас бодоод байгаа манай монголчууд бас айгуу хурдан ийм дэгэнд орж команданд ордог гэж би бодоод байдаг байхгүй. Ер нь нөгөө нэг юу гэдгийг айгүй олон юм явж штэ ковид боллоо гэж тэгэхэд чинь бүгд маска зүү гэж хэлж баг нэг хоногийн дотор бүгд маска зүүсэн штэ. Тэг ингээл ямар нэгэн өөрчлөлтүүдийг авахтаа монголчууд айгүй хурдан бас айгүй авдаг тийм хүмүүсүүд. Тэгэхээр эхнээс нь тийм давуу тал нь тийм учраас эхнээсээ би тэгэхэд одоо зөвийн тухай зөв юм ярьж байгаа зөвийг хүргэж байгаа хүмүүсүүд нь бас итгэвтэй байгаад ирэх юм бол энийг ингээд хүмүүсүүд айгу өөр дээрээ тусгаж аваад сайн байхын төлөө сайхан байхын төлөө тийм манай монголч хүний доор орохгүй нь айгу хичээдэг хүмүүс учраас та хэрвээ ингээд даж байгаа хүмүүсийнхаа мэдээллийг те муу хүмүүр хийгээд тамуу олно гэх юм бол болиё гэж манай хүмүүсүүд бас айгу нэг ч гэсэн юм сэрж мэдээд засрах магадaltaй гэж бодоод байгаа байхгүй. Тийм ч учраас би одоо ингээ подкаст ер нь бол нэг амар нөгөө мундаг дагагч одоо үзэгдэлттэй подкастуудын хажууд бол багч гэсэн яг сонссон нэг хүн ч гэсэн нэг ч гэсэн юм ухаараасаа гэдэг үднээс ингээд манай баг хамт олон ажиллаад яваад байгаа. За дараагийн юм дээр болохоор одоо хүүхдүүдтэй ингээд ажиллаж байгаа шүү дээ те. Тэнгүүд хүүхдүүдтэй ажиллахад харагдаж байгаа айгу гоё давуу штэ тий ямар гоё юм бэ бидний үеийн хүүхдүүд ийм байгаагүй энэ одоо орчин үеийн хүүхдүүд юм янзын гоё болчихжээ гэж харагдаж байгаа одоо хандлага ур чадвар байдал юу вэ? Тийм ер нь тэгэл хүүхдүүд чинь ямар ч хүүхдээсэн нөгөө илүү одоо юу гэдэг эвдрээгүй гэдэг шигтэй яг нөгөө нэг одоо цагаан цаас мас гэж ярьдаг шүү дээ. Одоо цагаан цаасаа биш юма гэхэд нэг тийм хөөрхөн ингэчүүл яах вэ гэдэг юм нь уг нь бол ингээд жоохон нээлттэй байгаад ирвэл тэ нэг хөөрхөн асуулт асуун тэгэл эсвэл ингээд вирусыг бидний нөгөө нэг багасаа ахуулаад ингэчүүл бүтэхгүй ч юм уу эсвэл ингэчүүл тэнэг ч юм уу гэдэг шүлтүр гүүгээр ингээд гоё задгаас тэгдэг шүү дээ тэ. Тэгэл хоорондоо нийлээл гаргаж ирэхэр чинь тэр уг нь бол юм хүмийг бол маш хурдан сурдаг штеп. Одоо том хүнд хэлснээс илүү хурдан сурна. Тэгэхээр чи муугийн ч хурдан сурна, сайныг ч хурдан сурна болох гээд байгаа болохоор сайныг нь илүү сургах дээр нь тэ тал талаас нь хичээчвэл тэгээд ярьж байгаа, хэлж байгаа тэгээ одоо юу гэдгийг асууж байгаа энэ төр нь бол надад тийм нөгөө баг цензургүй гэдэг шиг айгу гоё эрхчлөөтэй санагдаад тэр нь гоё идэв шүү дээ хүүхдүүд дээр ер нь л хүүхдүүд тийм байдаг. Одоогийн хүүхдүүд ихтэй бас илүү тэр тал дээр магадгүй бидний үетэй харьцуулах юм бол илүү чөлөөтэй болсон байж магадгүй нэг тийм гоё задгаас тэгтэй. Тэгээл нөгөө янз бүрийн хэлээр бас мэдээлэл авчдаг. Тэгээ ганцхан ингээл дотоодынхаа ч юм уу ингээд өөр тойрныхоо үрэлээс хязгаарлагдахгүйгээр ингээл маш олон гадна дотн болж байгаа шин соргоо юмнуудыг мэдсэн байдаг. Тэгээд гоё талыг харах юм бол тэр болгоны чи хараад нэг тийм одоо яг дэлхийн иргэн гэдэг ч юм уу те одоо мэдрэгддээ шүү дээ хүүхдүүд дээр. Харин тийм ээж аав нь энэ үхэндээ Монголынхаа эдрэн фэйсбүүк дээр хүүхдүүд чинь бүр ингээд дэлхийн нэрээ тэгдэг те яг бүр гадна дотны одоо юу янз янзын юмнуудыг YouTube-ээс мэдсэн одоо шинжлэх ухааны нээлтүүд ч юм уу эсвэл гой нөгөө нэг манай бас бага хүүхд гихтчил ингээл нэг хөөрхөн ийм туршилт хийсэн энийг ингэдэй энэ YouTube-ээр харуулдаг ингээл яг хуу тэгэл нөгөө сошиал цаг дээр нь анхаарах хэрэгтэй ойлгомжтой ихтэй тэндээс бидний хараагүй тэ зөвхөн одоо ямиг харцсан тэ ингэж болд юм байлээ шмэлээ шүү дээ тэ яг тийм айгуу тийм гой сурах хөгжих хүсэл тэмүүлэлтэй байгаа дэр нь би тэгэд бас хичээгээ те томчууд бид нар хичээгээд тэгээ явахад гой урдан гарах байхаа. За хоёулынгийнх нь ер нь яриа ингээд дуусах тийшээгээд хандж байна. Тэгээ миний хувьд ер нь подкастынхаа төгсгөл дээр ер нь оролцож байгаа хүмүүсийнхаа бүгдээр ингээд боловсролын салбарт одоо ажиллаж байгаа хүмүүсүүд те энд анхаарал хандуулж байгаа хүмүүсүүдэд зориулаад ерөөхдөө ингээд өөрийнхөө зүгээс харж зарж байгаа зүйлээрээ ингээд уялдуулаад уриалга хэлхийг хүсдэг. Ягаад тэгэхээр эндээс бас нөгөө сонсож байгаа хүмүүсүүд маань нэгийг ойлгож тий урам зориг аваасай гэж
боддгийн. Тэгэхээр таны хувьд одоо бусад хүмүүсүүдэд хандаж хэлэх гоё уриалга юу байна? Түрүүний нөгөө яаж хурдан хугацаанд хэдүүлээ энэ боловсролын салбартаа тулгараад байгаа ялангуяа дагуулах хөтөлбөр талаасаа тийм хоцрогдоод байгаа байдлаа нөхөхөд би нөгөө хамтын ажиллагаа гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ хамтарч ажиллуулахын эндээ хэрэгтэй гэх юм уу те энэ сэтгүүл бүр ингээд үнэн голоосоо ойлгоод авчаасай л гэж те эсвэл team сэтгүүтэй тийм байдлаар ажиллаа бизнесээ одоо амьдралаа ингээ өргөжүүлээ явж байгаа хүмүүс тэрийг ингээ бүр аягүй сайн бас хэлж түгээдэг байгаасаа тэгтээ хамтын ажиллагаа гэдэг тэгэхээр одоо харилцан ашигтай гэдэг ч юм уу те нэг нэгнийхээ ингээд илүү үнцнийг нь одоо бий болгоод томруулаад нэг ингээд нөхсөн team байдалтайгаар те хамтарч ажиллах тэр сэтгүү тэр аргачлалаа илүү сураасаа илүү түгээгээсэй гэж хүсэж байгаа тийм тэрийг одоо уриалъя да тий илүү гоё тийм бүтээлч нэг нэгэндээ илүү одоо урамжаар өгсөн гэдэг ч юм уу тий илүү чадах зүйлээрээ нөхсөн томруулсан тэр хамтын ажиллагааг өргөжүүлээд ингээд хардас хэрддэг бид манайхан ч нэг зах зээлийн нийгэмд орсон үеэс хойш юм болоо да тий бид нар чинь тэр үеэс л ухаан орсон болохоор айгүйх нэгнийгээ хуурдаг уулагддаг тэгээд тийм нөгөө байдал нь одоо ч гэсэндээ нэг тийм жоохон хардас хэрдэг энэ гэх гэдэг нэг гэсэн юм бас жоохон дамгаалаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй тэгэл яг хөө стартапуудын фаундерууд жишээлх юм бол ингээл хоорондоо таарч тохирохгүй бас болоод ингээд салсан тохиолдол гадаад дотоод үл байдаг л да тий гэхдээ бид нар чинь ингээд бас айгүй цөөхөлтэй учраас тий одоо зарим тохиолдолд санаа оноо нийлэхгүй ч юм уу тийм зүйлээ болохгүй байвал хамтарч ажиллахгүй байж бас болно шүү дээ тий тэрийг ингээд нөгөө нээлттэй бас ярих түрүүний хэлдгээр нөгөө болохгүй байвал тэгвэл ямар арга ажиллах уу гэдэг ингээд нэг тийм ярилцдаг. Тэгээ энэ соёлыг төвшөндөө л бий болох хэрэгтэй юм шиг байгаа тий. Гэр бүлийн орчинд ч гэсэн хүүхэд эцэг эхийн орчинд ч гэсэн тий ер нь бол ингээл нэг бол юм байх хэвээр нэг бол юм байх хэвээр биш ингээд нэг тийм яаж бид нар чинь айл нь л ингээл нэг тийм урагшлах гал амьдрах гал өсч хөгжгөл явж штэ тэгэхээр энэ нөхцөл байдалд нь нэгэндээ тус нэмэртэй явж болохгүй байгаад байвал яаж тайхан шиг одоо юу гэдэг эргэж харах нүртэй холтох ч юм уу те нэг тэр байдлыг нь бас боддог байвал байгаасай. Тэгээ ийм байдлаар одоо өсч хөгжиж урагшилж байгаа гоё жишээнүүдээ хүмүүс бас илүү хуваалцдаг байгаасай. Тэгэх юм бол нэрээ бас ингэж болох юм ба штэ. Ягаад тэгэхээр нөгөө маш олон тохиолдолд бас хүмүүс санамсаргүйгээр яаж одоо илэрхийлэх юм мэдхгүйгээр гэдэг ч юм уу те хамтын ажиллагаагаа амжилтгүй болгоцсон онцгой төгсгсөн тохиолдол бас байдаг байх гэж бодод идэв шүү дээ. Тийм байна. За тэгээд маш их баярлалаа. Тэгээ ерөнхийдөө хүүхдүүдийг бас enterprise сэтгэлгээ буюу шин сэтгэлгээнд 21-р зууны ур чадварт суралцуулаад асуудлаа олж асуудалтай үнэхээр бодиттой шийдэл гаргаж урагшаа алхах юм ур чадварыг зөвшөөрж байгаа танай баг хамт олон болон таны дараагийн ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Та бүхнийхээ бас ажлаас өндрөөс өндөр амжилт хүсье. За тэгээд бид хэдийн оролцож байгаа хүмүүсүүдтэй майдрын буудаа гэдэг юм бүхэл төрлийн гурлыг өгж байгаа. Ер нь бол яагаад тэгэхээр гурил гэдэг бол одоо ер нь монголчуудын бас хоол хүнсний хэрэглээний ихэнх дийлэнхийг эзэлдэг. Тэгээд сүүлийн үед бол гурилыг нөгөө бүхэл бүрийн эрүүл мэндийн гурилыг аягүй хэрэглээд байгаа. За энэ гурилын маань хувьд болохоор Монголд ургасан буудаагаар Япон технологиор хийсэн. Хамгийн гол нөгөө чулуун тэрмээр тэрэмдэж хийсэн учраас буудаагийнхаа нөгөө шимт хичээллийг бага алдагдсан юм онцлогтой бодлоо. За их баярлалаа. Гэртээ очиж сайхан хоол игээд хэлнэ. Тэгээрээ. За би бас өртөж чинь номоо. За. За баярлалаа. Ирээдүйд бэлтгэцгээе гээд ийм гоё ном байна. Маш их баярлалаа. За баярлалаа. Дугаарыг дэмжигч орон даяар хэрэгжиж буй сургачийн цахим бүртгэл хяналтын систем боловсрол платформ